Сайн байна уу Болоргой? Сайн байна уу. Тантай өнөөгийн гол чухал халуун сэдвүүдээр ярилцахаар холбогдлоо. За. Сая шинэ он гарахын өмнө ерөнхий сайд хүрэлцэх нар түмэнд хандаж хэлсэн үгэндээ манай улсын эдийн засагт ногоон гэрэл аслаа, эдийн засаг сэргэж эхлэе гэж мэдгдсэн. Энэ бүхэн ер нь бодит байдалтай хэр нийцж байгаа талаар ярилцъя. Ерөнхий сайд цааш нь хэлэхдээ ингэсэн олон улсын үнэлгээний агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг эерэг болгон өөрчилснөө олон улсад зарлалаа. Улсын эдийн засаг 2016 онд хасах 1.4% хүртэл өнж байсан бол 2017 онд 5.8% хүрч өсөөд байна. Гадаад валютын нөөц 1 жилийн дотор 2.5 дахин нэмэгдэж 2.3 тэрбум Америк доллар боллоо. Долларын ханшиж бууж эхэллээ. Монгол улсын экспорт анх удаа 6 тэрбум Америк долларт хүрч өслөө. Төсвийн сахилга батыг сайжруулснаар төсвийн алдагдлыг 2016 онтой харьцуулахад 2 дахин багасж дотоодын нийт бүтээгдэхүүнийг 9% хүргэж чадлаа. Энэ бүхэн монголчууд бидний хувьд ч хамлахааргүй амжилт юм гэж онцлсон. Тэгэхээр олон улсын валютын сангийн энэ ээлжид хөтөлбөрт хамрагдсныгаа тэгээд олон улсын үнэлгээний агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг эерэг болгон өөрчилсөнийг үнэн бодит байдал дээр юу болж ийн гэж ойлгол зохимжтой вэ Болоргой. Ер нь энэ экспорт болон дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдсэн гэж байгаа ч ард түмний аж амьдрал дороотсоор байгаа нь бол хэний ч нүдэн дээр харагдаж байна. Тэгээд одоо энэ гаднаас авсан зээлийн үр дүнд түүхэн хугацаанд ингэж долларын ханш бууж байна тийм ээ. Тэгээд гадаад валютын нөөц нэмэгдсэн байгаа мэт харагдаж байгаа боловч энэ нь эцэстээ ирээдүйд бидний үр хүүхдүүдийн төлөх үр улам нэмэгдэж байна. Гэтэл үүнийг Монголын эдийн засаг сэргэж эхлэе гэж дүгнж ер нь болох юм уу Болоргой? Энэ талаар хоёлаа ярилцъя. Гэхдээ ер нь би хамгийн гол нь ихтэй хэлэх юм бол одоо энэ ерөнхий сайдын мөн ерөнхийлөгчийн бас одоо энэ явуулж байгаа бодлого үйл ажиллагаанд дүгнэлт өгөхөд бол арай эрт байна гэж би бодож байна л да. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бол одоо чиний саяны тавьсан асуулт ч юм бол өөрөө их том асуулт байлаа. Тэрэн дотроос миний хамгийн анхаарлыг татсан юм бол олон улсын энэ одоо энэ зээлжих зэрэглэлийг одоо эерэг болгон өөрчилсөн барьсан бууруулдаг гэдэг энэ одоо үнэлгээний агентлагууд байна шүү дээ. Эдгээр ч бол яг үнэлгээр бол ердөөсөө ямар нэгэн тухайн улсын одоо тийм эдийн засгийн ерөнхий төлөв байдал өсөлтөнд бол бодит үнэлгээ тавьдаг байгууллагууд бол би харах юм биш гэж үздэг. Яг гэвэл энэ агентлагууд бол ердөөсөө санхүүгийн тийм дарамт үзүүлэх зорилготой тийм бол одоо байгууллага шүү дээ. Тийм учраас далд зорилго нь. Тийм далд зорилго энэ барууны ер нь бол энэ санхүүгийн одоо энэ институтчүүдийн одоо нэг гол юу одоо явуулдаг бодлого үйл ажиллагааны чиглэл нь болохоор бусад энэ бол хөгжиж байгаа энэ орнуудад санхүүгийн маш түрэмгий бодлого явуулахын зэрэгцээ ер нь эдийн засгийн дотоодын санхүүгийн бүх бодлого үйл ажиллагааг тэд нар өөрснөө зохион одоо тэдний гаднаас залж өдөрддөг гэдгийг нууцлж хаацалахын тулд бол гаднаас нь үнэлэлт өгж байгаа мэтэр ийм одоо юу гэдэг нэг ийм ядуухан жижиг тоглолдог л доо. Тэрийг бол бид нар байнга бол мэдж ирэхтэй. Би зүгээр энэ дээр нэг жишээ аваад үзэхэд бол 2008 оны тэр нөгөө Америкийн нэгдсэн улсад болсон одоо ипотекийн тэр гүн гүнзгий суйрлээ шүү дээ. Тийм, тэрнээс үүсэн хямрал байгаа тийм ээ. Тийм, тэрнээс үүсэн хөөс нь хагарсан шүү дээ. Тэр хөөс тийм. Одоо чинь тэр үед бол үндсэндээ дампуурцсан байсан. Аль эрт дампуурцсан байсан Америкийн одоо тэр Lehman Brothers гэдэг одоо компани байна. Мөн City Group энтерийн зээлжих зэрэглэл нь бол аль хэдийн дампуурцсан компаниудыг хүрлээ 3 хаатай байсан шүү дээ. Тэгэхээр бол энэ компаниуд бол өөрснөө тавьсан үнэлгээнүүд нь тэр байсан байхгүй. Тэгээд тентхийн бол одоо тэр одоо захирлуудад нь бол яагаад ийм үнэлгээ бол та нар тавьж байгаа юм бэ гэсэн ийм Америкийн нэгдсэн улсын тэр сенатын ажлын хэсгээс бол асуухад энэ бол зөвхөн бол бидний л одоо юу гэдгийг бидний л одоо тавьж байгаа үнэлгээ бидний хувийн үнэлгээ тэрийг яаж хүлээж авах гэдгийг бол одоо чинь тухайн одоо тэр байгууллага одоо тэр олон нийт өөрснөө шийдэх ёстой гэсэн ийм бол хариултыг өгч ирсэн байхгүй да. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг чинь
Энэ эдгээр бол миний түрүүчийн ярьсан нөгөө санхүүгийн бол зүгээр гадна талаас нь үзүүлж байгаа тийм бол одоо дарамт энүүгээр бол өөр ямар нэгэн тийм санхүүгийн эдийн засгийн улс төрийн одоо ийм болт хийх гэсэн шантажийн нэг хэлбэр л багхгүй да. Тийм байна. За ер нь бол тэгээд би энийг цааш нь бол явхад бол дотоодын нэг бүтээгдэхүүн гэдэг ийм үзэгт одоо үзүүлэлт дээр улс орны тэр ард түмний амьдрал ах уу эдийн засгийн хөгжил дэвшлиг бол үнэлэх цэгнэх ямар ч боломжгүй юм. Би бол энд бол дахиад сануулад хэлэхэд бол дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг энэ хэмжигдэхүүнийг 90 оноос хойш ялангуяа 92 оноос хойш манай улс олон улсын валютын сан Дэлхийн банкны гишүүнчлэлээр элсэж орсноос хойш л ийм үзүүлэлтээр манай улсын эдийн засгийн одоо дотоод чадварыг үнэлдэг болсон байхгүй юу? Тэгсэн. Урд нь бол 90 оноос өмнө бол салбар дундын тэнцэл гэсэн ийм одоо тэнцлэр бол манай улсын дотоодын эдийн засгийн одоо бүх өсөлт, хөгжил, дэвшил, уналт оролтлыг бол хэмждэг байсан байхгүй. Энэ бол маш зөв бол баланс байсан. Би бол олон удаагийн ярилцлагуудад хэлээд байгаа шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг бол ганцхан юм уу хоёрхан бол бүтээгдэхүүнүүд нь зөвхөн мөнгөн дүнгээрээ тоо хэмжээгээр биш. Мөнгөн дүнгээрээ бол их хэмжээгээр өссөн байхад бусд нь бол одоо жишээ нь бүр унсан бүр цаашлбал сүрлийн бол одоо нөхцөл байгаа ч гэсэн тухайн улсын дотоодын бүтээгдэхүүн өссөн бит бол харагддаг байхгүй. Энэ нэргээд бол хоёр бол одоо чинь муу юмыг бий болгож байгаа. Одоо муу нөхцөл байдлыг бий болгож байгаа. Энэ нь бол одоо зэрэг гадаадынх манай улсаас хичнээн хэмжээний бол баялагийг гадагш нь зөөж байгааг бол энэгээр илэрхийлж болж байгаа байхгүй. Дотоодын бүтээгдэхүүн гэхээр нөгөө талд нь болох зэрэг чинь манай улсын энэ одоо хүн ард түмний амьдрал авах хичнээн хэмжээгээр муудаж байгааг харж болж байгаа байхгүй. Тийм баг уруу хамгаалалтай тийм. Тийм учраас чинь урд нь бол би хэлээд шүү дээ 90 оноос өмнөх одоо социалист эдийн засгийн тэр нөхцөл бол манай эдийн засгийн бүх салбарууд дотроо бол дунд хоорондоо бол одоо чинь ямар баланстай явж байна гэдгийг бол хардаг тийм салбар дундын баланс гэсэн тэнцэл гэсэн ийм том бол одоо хүснэгтэй хардаг байсан. Би зүгээр жишээ аваад үзэхэд бол одоо бид нар одоо ноос угаах үйлдвэрт ноос нийлүүлдэг одоо юу гэдэг нэгдэл сангийн аж ахуйнууд нь бол хичнээн хэмжээний ноос бол одоо чинь бэлтгэсэн байна. Тэрийг нь бол хүлээж авч байгаа одоо чинь ноос угаадаг үйлдвэрүүд хичнээн хэмжээний бол одоо ноосыг тэднээс авсан байна. Тэгээд тэрийг боловсруулаад дараа нь тэр одоо утас ирдэг үйлдвэрүүдэд хичнээн хэмжээний бол одоо ийм бэлэн угаасан боловсруулсан ноос өгсөн байна. Тэр ноосоор бол утас шилждэг үйлдвэрүүд нь хичнээн хэмжээний ноосыг тэднээс хүлээж авсан байна. Хэдийг бол бэлэн ээрсэн утас болгосон байна. Мөн тэрний цааталт нь болохтой тэр одоо ээрсэн утсаар бол хичнээн хэмжээний бэлэн бүтээгдэхүүн хийсэн байна гэсэн ийм бол эдийн засгийн гол юмнуудыг чинь хоорондын салбар дундын тэнцлэр явдаг байхгүй юу олон. Тэрнээс гадна бол одоо чинь одоо манайд бол эрчим хүч үйлдвэрлэж байгаа тийм үү? Эрчим хүч үйлдвэрлэлнэ гэдэг чинь манай одоо дотоодын энэ салбарууд болох хэдийн хэмжээний эрчим хүч хэрэгжилж байна гэдгээр чинь тэр салбарын бол бас хөгжил дэвшлийг бол үнэлдэг байсан байхгүй юу? Ер нь бол одоо чинь бодит хэмжээр байсан байна. Тийм маш бодит хэмжээр байсан. Мөн тэрнээс гадна бол одоо ингээд хөдөө аж ахуйн тал болохтой хэдийн хэмжээний одоо газар хахал авах хэдийн хэмжээний тариалан тариу хэдийн хэмжээний ургац хүлээж авсан байна. Тэрийг нь гурилын үйлдвэрүүдийг хичнээн хэмжээний одоо гурил бол үр тариа одоо бэлтгэн хүлээлгэж өгсөн байна. Мөн тэрнээс нь хичнээн хэмжээний бол одоо гурил терэмдэж гаргасан байна. Тэр нь цаашлуул бол одоо хичнээн хэмжээний бол одоо боо одоо бусад бол гурилан бүтээгдэхүүнүүд хийсэн байна. Өөр одоо чинь тэжээлийн үйлдвэр хичнээн хэмжээний бол одоо хоёр дахь одоо энэ тийм тэжээллүүд бол нийлүүлсэн байна. Гэсэн мэт яг амьдралын бол гол одоо хэрэгцээд бүтээгдэхүүнүүдийг тоош ирэх хэмжээгээр нь илэрхийлдэг гэсэн багхгүй да. Үнийн мөнгө тэгээ бодит тийм байна. Бодит бүтээгдэхүүн, үр шим тэгээд бүгдийг тооцож чаддаг байсан байна. Тийм байна. Гэтэл одоо зөвхөн имийг мөнгөн дүнгээр илэрхийлж байгаа учраас тэр мөнгөн дүн болохтой зэрэг чинь нөгөө дэлхийн зах зээл дээр бол тухайн үеийн тэр хэрэгцээ шаардлагаас үүсээ тэр нь бол одоо чинь дээшээ доошоо бол мөнгө банк савлж идэг. Хоёрдугаарт бол энэ мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн энэ хэмжигдэхүүний ард нь хичнээн хэмжээний бүтээгдэхүүн
ард түмэнд яг үйлдвэрлэсэн юм бэ гэдгийг чинь ердөөс харагдахаа байчихж байгаа байхгүй юу гол нь. Тийм байна, тийм байна. Ялангуяа манайх одоо уул уурхай дээр ганцхан одоо амь зоогоож байгаа энэ нөхцөлд бол гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд гадагшаа баялаг зөвөөл тэр нь одоо мөнгөнд нүгээр илэрхийлэгдэл манай улсын эдийн засгийн өсөлт тэмдгээр харагдаж штэ. Тэгэхээр тэгж штэ. Энэ бол байж болохгүй зүйл. Энийг бол одоо чинь хүчээр ялангуяа бол одоо үндсэн зам Америкийн нэгдсэн улс гэсэн энэ бол ганц улууд туйлтай нэг одоо жанжинтай нэг жанжилалтай энэ дэлхийд төр хүчээр тулгсан үзүүлэлт шүү дээ. Бусад орнуудын одоо эдийн засгтэр тэр бол зөвхөн одоо энэ үндэстэн дамнсан корпорациудад бол тухайн бусад одоо колони болсон улсуудаас хичнээн хэмжээний баялагийг бол татан авч байгаа энэ үзүүлэлтийг л илэрхийлж байгаа. Тий гадагш нь тэр улсаас гаргаж ийн тийм ээ. Манай улсаас тэр хэмжээний баялагийг гаргаж ийн. Тэрийг л ерөөсөө манай улсын эдийн засгийн өсөлт тэмдгээр харуулж штэ тий. Энэ харийнхны ухаж гаргаж байгаа баялагын мөнгөн дүнг хийж байгаа хань ш. Бол эдгээр ганцхан имийг бол одоо чинь ямар нэгэн эдийн засгтэр ганцхан мөнгөний ашиг сонирхлыг хардаг байхгүй юу? Мөнгөний ашиг сонирхлыг хардаг. Бидэнд бол урд нь болохдоо 90 оноос өмнө бол зөвхөн бодит тоо хэмжээг хардаг байсан байхгүй юу? Бодит тоо хэмжээнд бид нар чухал байсан. Одоо болохдоо зэр чинь энэ барууны бол эдийн засгийн номлол энэ улс төрийн номлол ёсоор нь бол гагцхуу бол мөнгө гэдэг юм л байхгүй юу? Бид нар чухал байдаг. Тийм нэгдүгээр тэр хоёрдугаарт эн чинь бидний юм биш тэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд үндэстэн дамнасан компаниудын гаргаж байгаа манай улс гаргаж байгаа тэр ашиг тэр мөнгө тэрийг мөнгөөр хэмжиж манай улсад орж байгаа орлого мэтэр манайхны одоо тийм байна. Тэгээд бас нэг залтай юм биш үү? Тэр ихтэй зэр чинь нэгд хүнд ноогдох дотоодын нэг бүтээгдэхүүн өнтер гэдэг ийм бүр үнэн балан хэмжигдэхүүнээр тэгдэг. Тэр чинь бол нэг хүн бүхэнд бол одоо чинь хүртэж байгаа, оногдож байгаа гэсэн үг огтвш байхгүй юу? Ашиг юм шиг тэгж ойлгуулад байна шүү дээ. Хуураад байгаа байхгүй юу? Залилаад байгаа байхгүй юу? Нэг хүнд ноогдох нь гэсэн чинь улс орны бол нэг хүнд нь болохдоо зэр чинь гадаадын одоо юу гэдэг энэ оюутлогоос одоо энэ Рио Тинто бол аваад гарч байгаа юм нь болохоор манай улсын одоо чинь нэг аймгийн нэг одоо чинь гэр бүлийн одоо чинь нэг гишүүнд нэг малчин хүнд одоо яаж очиж байгаа тийм огтвш байхгүй юу да энэ бол огтвш шүү дээ. Тийм учраас чинь тийм дандаа үзүүлэлтүүдийг манайхан одоо чинь энэний дандаа ингээд одоо юу гэдэг нэг тийм гой үгийг нь бол одоо ингээд дотоодын нэг бүтээгдэхүүн ингээд нэг хайгуу гой том одоо нэг дамын явахаар тэрийг нь бол одоо ингээд шүүрч яваад ингээд манайхан ингээд хэрэглээд яваад байгаа нь бол өмнө санагдаад идэг байхгүй юу. Ер нь тэгээд энэтэй бол бас нэг холбогдуулаад ингээд итгэж чинь одоо энэ бол 4 жил тутмын бол одоо сонгуулийг би олон удаа ярилцлаган дээр энэ бол 4 жил болдог юм миний төрийн эргэлтүүд байгаа гэж би хэлээд байгаа шүү дээ. Тий. Ийм байгаа нөхцөлд ердөөсөө нь улс орны одоо чинь өөр буурах ямар ч болцоогүй байхгүй юу да. Чи бол түрүүн бол одоо чинь тэр одоо ерөнхий сайдын бол хэлсэн үгнээс бол жишээ татаад бол хэлж чинь ер нь бол 4 жилийн сонгуул гэдэг бол улс орныг өрийг улам нэмэгдүүлэхэд чиглэж байдаг ийм гадаадаас тулгарсан манад ийм эдийн засгийн бол одоо ийм дэглэм байгаа байхгүй юу? Ийм улс төрийн дэглэм байгаа байхгүй юу да. Тийм учраас бол тухайн бол одоо чинь 4 жилд ингээд сонгогдсон тэр засгийн газар нь бол дөнгөж ажилтайгаа танилцаад одоо ингээд бол ажилдаа орох гэсэн нэг жил болно. Тэгээд нэг жид гаруй жаахан юм хийж ангууд чинь сүүлчийн 2 жил бол дараагийн сонгуульд бэлдэх болно. Ингээд ердөөсө тэд нар чинь ямар нэгэн бол одоо чинь өөрснийхөө одоо ялангуяа бол өнгөрсөн 27 жилийн бол энэ туршлагаас харахад манангийн эрх баригчид зөвхөн өөрснийхөө тэр байж байгаа тэр богинохон цаг хугацаанд бол гаднаас бол мөнгө зээлээд чамаагүй идээд өөрснийхөө үзмжээр хэрэгжилчээд тэгээд тэрнийхэн бол одоо юм Монгол улсын өрийг нэмэгдүүлчихэд тэрийг ердөөсөө төлөх тухай хинч бодохгүй явгын гол бол шалтгаан энэ 4 жил тутмын энэ сонгуулаар ийм бол төр зүрийн ийм усуудыг гаргаж ирээд байгаад л оршиж чинь гэж би хараад байна л да. Тийм нэгдүгээр тийм хоёрдугаарт сонгуулаар бах юм амлцдаг. Тэгээд амлснаа хэрэгжүүлсэнгүү гэж ард түмэн уурсна гээд тэгээд тэрнийг одоо нөхөхийн тулд гаднаас байнга зээл авчих шүү дээ. Энэ бол үнэхээр аимшигтай байгаа байхгүй тий. Энэ бол тэнэглэл байхгүй үнэндээ бол. Тийм. Та сүүлийн ярилцлаган дээр бас хэлжсэн тийм ээ. Энэ одоо гаднаас зээл авч байгаа явдал ялангуяа богино хугацаатай тэгээ өндөр хүүтэй ийм арилжааны зээл авч ийж энэ бүх одоо өөрсдийнхөө лобби одоо эсвэл өөрсдийнхөө ил далд одоо эзэмшдэг энэ компаниудаа лоббираар ингэж тэр зээлийг хувааж өгөөд тэгээд
тэр тухайн одоо компаниудын тэр явуулж байгаа үйл ажиллагааны тэр зардлыг маш өндөр одоо өртгөөр тэрнийг зориулж бодож ингэж тэр дундаас маш их мөнгө одоо идэж ууж ингэж завшиж улсын ямиг ингэж завшичаад тэгээд тэр бүх одоо жишээлбэл Чингис Бондор та жишээ авч ярьж байсан. Тэгээд тэр одоо их үр маань эргүүлээд тэр компаниудаас төлөгдөхгүйгээр ингээд улсын үр болоод ирээдүйн хойчин маань бидний одоо энэ нуруунд дээр ирж байгаа нь бол хамгийн аимшигтай зүйл гэж та хэлжсэн. Тэрнийг бас би онцолж хэлмээр байна. Тийм. Яг тийм байна. Тийм байсан. Тэгээд ер нь бол зүгээр энэтэй холбогдуулаад ингээд бас нэг хэлэх юм бол би дахин сануулад хэлээ л да. 1944 онд бол байгуулагдсан олон улсын одоо валютын сан, Дэлхийн банк, энэ дэлхийн хоттооны байгууллагууд бол бүгдээрээ энэ Америкийн байгууллагууд байхгүй юу? 1944 онд бол дэлхийн нэг 2 дугаар дайнд дуусахаас 1 жилийн өмнө бид нар ийм чухал байгууллагуудыг тэр дайны дундуур байгуулсан байгааг манайхан анхаарах хэрэгтэй байхгүй юу? Энэ чинь бол ердөөсөө ялангуяа бол Англи, одоо чинь Америк, Франц энэ гүрнүүд бол дэлхийн 2 дугаар дайныг одоо энэ барууны бол одоо энэ үндэстэн дамсан корпорациуд ялангуяа бол тэр дотроо энэ одоо Англи Сакс бол энэ том компаниуд бол дэлхийн 2 дугаар дайныг хөдөөсөн гол эзэд нь эдгээр өөрсдөө байхгүй юу? Тэгээд тэр бол дэлхийн 2 дугаар дайнд дуусхын тэр 1 жилийн өмнө дэлхийн 2 дугаар дайнд дууссаны дараа долларыг одоо нэгдүгээр дэлхийн нөөцийн валют болгох. Хоёрдугаар доллараар дамжуулаад одоо бусад орнуудын бүх бол дотоод удирдлагуудыг гартаа хийх. Цаашбал бол Америк долларын бол энэ дөнгөнд оруулах, тухайн улс орнуудад Америкийн олигархуудын одоо энэ утсан күгэлтэй улс төрчдийг гаргаж засгийн эрхэнд гаргаж тавих энэ бүх бол үйл ажиллагааг бол тэр 1944 оноос эхэлсэн байхгүй юу? 1944 оноос эхэлсэн. Энийг бол бид нар бол ойлгосны дараа өнөөдөр чухам яг юу болоод байгааг тэгээд тэр тусмаа бол 1990 онд бол манайд одоо энэ төрийн эргэлт болсон гэж би олон удаа давтан хэлээд байгаа шүү дээ. Энэ бол үндсэндээ бол одоо чинь 70-аад оны сүүлч 80-аад оны эхээс бол одоо хүчээ авсан ялангуяа зөвлөлт холбоод улсад тухайн үеийн энэ коммунист намын удирдлагад байсан хитгэн тооны ургагч нараар дамжуулаад олон улсын одоо энэ барууны бол тагнуулын тусгай албадуудын одоо энэ одоо дэмжлэг, ил дад санхүүжилт бүх төрлийн болоо дэмжих тулдуудаа тэгээд энэ зөвлөлтөд бол одоо төрийн эргэлт хийсэн мөн Монгол улсад төрийн эргэлт хийсэн баггүй. Энэ улсуудыг бол хийсэн энэ улсууд нь одоо энийгээ засах гэж сууж байна л да үндсэндээ харж яхад. Тэгтээ хамгийн гол нь эднэрийн бас нэг ямиг бол ингээд хэлэхэд ердөөсөө ямарваа нэгэн эвдсэн бол ямиг тухайн тэр эвдсэн аргаас нь өөр аргаар засдаг байхгүй юу? Тэр арга нь өөрөө эвдэн буснуул гарах байхгүй юу? Одоо бидний одоо засах гэд оролдоод байгаа тэр арга нь. Би энийг бол бүр тодорхой хэлдэг юм бол өнгөрсөн 27 жилийн туршид неолиберал одоо либерал энэ бол онол арга хэрэгслэр бол Монголын бүх аж үйлдвэрүүдийг устгаад Монгол орныг бол үндсэндээ ердөөсөө бүгдийг самарч хаяад хайсан байгааг бол бид нар харж байна. Гэхдээ эднийг эдгээр засахтаа бас неолибералистийн аргаар засах гээд оролдоод байгаа байхгүй болно. Энүүгээр бол тэгээд үр дүнтэй биш гэж таалж байна. Ямар нэгэн тийм надад тийм бололцоо харагдахгүй байна л да одоогоор. Үнэхээр яаж тийм боломж байхгүй л тий. Та тэгээд бас нэг ярилцлаган дээр хэлжсэн шүү дээ. За одоо ингээд олон улсын валютын сангийн ээлж төлбөрт манайх хамрагдаад ингээд одоо мөн зээллээ тий. Тийм учраас бол одоо долларын ханш баг төрхөн хугацаанд бөөн мэдээж тэр үг. Гэтэл сая л тэгэл тэрүүгээрээ бахархаал одоо долларын ханшч буучлаа. Манай эдийн засгч өсчлөө. Одоо ингээд ногоон гэрэл авчлаа. Энэ бол нэрээ эдийн засгийн талаар одоо багахан ойлголттой юм бол. Тэр санхүүгийн талаар мэдэхгүй тийм улсууд манай улс орныг удирдаад байна шүү дээ, тамина. Харин тэгээд энэ төсвийн сахилгуудыг сайжруулна гэж нэг юм сони юм яриад байна. Ялангуяа бол одоо энэ төв банкны хуулийг бол хэлцэж байгааг ингээд харахад бол үнэхээр бол гайхалтай байхгүй да. Нөгөөдөр төв банкны одоо чинь тэр ажил хариуцсан улсууд нь нэгдүгээрт бол яг тэдний тавьсан асуултуудад хариулахгүй бултаад байгааг хэн бүхэн харж байгаа. Хоёрдугаар толгойд зэрэг чинь нөгөөдүүлийн тавьж байгаа асуулт мөн тэр хариулт авч байгаа байдал нь бол зөвхөн танин мэдхүүн төвшөнд асуулт тавиад байгаа байхгүй да.
Тэр хүн урд нь хязгаарч тиймтэй бол тулгарч байгаагүй тиймийг мэдэхгүй байгаа нь харагдаад байна шүү дээ. Тийм учраас мэдэхгүй улсуудаар бол хууль батлуулна гэж юу гэдэг юм бэ? Ер нь тэгээд тэр ч угаасаа зориудаар тэгдэм шүү. Тэгээд эдгээр бол одоо баталсан хуульчин бол Монголын ард түмний хувьд хууль болчихж байгаа байхгүй болно. Энэнийг хүнээс өөрөөр байх заашгүй болгочихж байгаа байхгүй. Тий, заашгүй биелүүлэх ёстой дарамт дүнг болж байна л да. Тий, тулгаан энэ бол аимшигтай байгаа байхгүй. Тэгээ манай одоо тэр бол улсуудын хамгийн наад захын асуудлуудыг мэдэхгүй шүү дээ. Одоо чиний бол саяхан бол тэр авсан жишээ чинь Монгол улсад тодорхой хэмжээний валют ороод ирэхтэй зэрэг чинь тэр валют бол Монгол улсын одоо энэ эдийн засгт байж байгаа бүх энэ мөнгөний масстай чинь шууд хамааралтай байгаа байхгүй да. Нэг үгээр хэлбэл тэр тухайн богинохон бол одоо хугацаанд нь манай валютын нөөц нь нөгөө тэр бол мөнгөн масс Монгол төгрөгийг бол бий болгосон энэ масснаас нь арай жаахан тэр цаг хугацааны хувьд нэг жаахан илүү гараад ирэнгүүт Монгол төгрөгийн ханшийг бол тодорхой богинохон хугацаанд буулгах тийм боломж бүрдэж байгаа байхгүй. За харин тийм тэгээд нэг зээлээр мөнгө олж ирснийгаа тэгээд эн чинь эдийн засгийн өсгөөд улс орноо хөгжүүлээд байна гэж яриад байгаа байхгүй. Энэ чинь ерөөсөө өөр шүү дээ. Тэгээд сайхан бэлэг гэж хэлжсэн. Та санаж нь болоороо уучлаарай. Сайхан бэлэг гэж хэлжсэн шүү дээ. Телевизээр ярьсан дуртай. Өчи зээл өөр хоёрыг баг ялгаж чадахгүй юм. Зээл гэдэг зээл бол өөр биш гэдэг байгаа байхгүй. Гэтэл хуулиар ингээд уншаад үзэхээр Монгол Улсын хуулиуд юу өөр болохыг заасан ба. Зээл бол өөрөө тэглгүй гэдгийг тэр чинь хамгийн тэгж ярьдаг хүмүүс одоо тэгээд зээл авахтаа тэр чинь бол одоо төлбөрийн үүрэг хүлээчихэж байгаа байхгүй да. Тий. Төлбөрийн үүрэг тэр мэдээж бол одоо сайхан бэлэг мэдэхгүй байх нь аргагүй дээ. Тэр чинь зүгээр залуучуудын ажилтан, эвлийн ажилтан байхгүй да. Тэр хүн бол мэдэхгүй байх нь албагүй байхгүй. Тэгээд миний төрийн эргэлтээр заавал юм эвлийн ажилтнууд юм уу сэтгүүлч сурвалжлагч тэр өөрийгөө болохгүй яах гэж тэр өндөр албан тушаал дээр очиж байгаа юм бэ гэдэг асуудал байхгүй. Харин тий. Ийм бол аимшигтай байгаа байхгүй. Тийм учраас зүгээр нэг тийм бол олон нийтийн ажилтан зүгээр одоо өөрийгөө одоо ч голохгүй нөхдүүд одоо зүгээр жишээ авдаг юм бол тэр аавынхан бол машиныг бол би нэг унж үзье гэдэг. Ердөөс ямар ч тийм машины юугүй хүмүүс одоо чинь жишээ нь бол одоо чинь нэг 5 настай хүүхэдтэй бол чи машин унахгүй үстэй мэдээж тэр хүн чинь бол машин гэж юу гэдгийг мэдэхгүй тэр хүний бол юу ч мэдэхгүй шүү дээ. Яг тийм л байгаа байхгүй. Одоо чинь Монгол улс бол одоо чинь машинаар өрөө ингээд зөөрлж үзтiin болоо тэр чинь жоохон хүүхдүүд юу машин сонирхдаг хүүхдүүд би бол одоо чинь аав ээжээсээ одоо юу гэдгийг өдөр төлхөөрийн бол одоо юу гэдгийг одоо улгаалж аваад бол машины унаад авах гэж эвдээд мөргүүлчихэж байгаа тийм адилхан байхгүй. Өөдөө манайхан бас нэг ийм өнгөцхөн ойлголттой байна л да. Юу гэхээр ер нь бол ингээд эвлэлийн ажилтан, улс төр нийгмийн ажилтан гэдэг бол улс төрийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй гэж яриад байгаа. Гэтэл өнөөгийн энэ дэлхийн ертөнц маань өөрөө энэ бүх энэ одоо улсын аюулгүй байдал, бүргэмтэн байдал, эдийн засаг одоо улс төр бүх нийгмийн асуудал маань өөрөө ямар юмны доор орчод байна вэ? Капиталист нийгэм маань өөрөө яаж амьд байдаг вэ? Энэ бол санхүүгийн колоничлалын дээр тогтч байдаг энэ аимшигтай зүйлээ. Тийм учраас эдийн засгийн одоо жинхэнэ бодит мэдлэггүй бол ер нь улс төрч байх, ер нь бол төрд ойртох ямар ч боломжтой тийм шаардлага байхгүй. Ерөөсө болохгүй. Тэгэх юм бол чи улсаа ална гэдгийг одоо энэ манай хүмүүс ойлгох хэрэгтэй. Тийм цаг үе ирчээд байна. Ер нь эцсэн хүн алдаг, эргүү улс төрч их орноо алдаг гэдэг л энэ үгийг л хэлээд байх хэрэгтэй байхгүй юу? Ер нь тэгээд хүмүүс тэгээд хамгийн гол нь заавал ийм юмд орж иж ойлгох гээд байгаа нь өнөхөр гайхалтай байхгүй хүн хэлээд байхад одоо юу гэдэг тэрийг ямар нэгэн ухаантай хүн чинь бусдын алдаандаар суралцдаг байх чинь заавал өөрснийхөө алдаандаар бол ингээд суралцж ойлгож байгаа нь бол үнэхээр надад харамсалтай байна л да. Тийм байна. За хоёулаа дараагийнхаа асуулт нь орё. Ямар ч байсан энэ удаад энэ асуултанд би хангалттай хариуллаа гэж үзэж байна. За энэ 12 дугаар сарын 29-нийг ер нь Монгол улсаас сэргийн тунхагласны баяр болгож ингэж тэмдэглэдэг болсон. За сая одоо энэ 17 онд ерөнхийлөгч батлаа одоо энэ Монгол улсаас сэргийн тунхагласны 106 жилийн ойд гэж байгаа ингээд улсын их хурлын танхимаас үгэллээ. За тэгээд түүний хэлсэн үгэнд одоо их сонин шашин төрийг хослон барих за тэгээд богд жовцондан бовдогт гэх мэтчлэн тэдгээр одоо энэ үүнтэй холбоотой зөвлөдөд их өндөр ач холбогдол өгч байгаа нь сонсогдлоо. Тэрнээс гадна 1900 ингэж хэлсэн. 1921 оны ардын хувьсгал, 1990 оны ардчилсан хувьсгалууд нь
1911 оны их үйл хэргийн тасралтгүй үргэлжлэл тэгээд үзэл санааны өв залхамжлал нь байсан билээ гэж бүр тэгж онцолж хэлсэн. За ингээд би тэгээ бодохдоо ингэж бодчихлаа. Түр засгийн тэргүүний хувьд энэ хүн тий ерөөс огт байж боломгүй юм сэтгэлгээний төөрөгдөл логикийн алдаатай юм дүгнэлт хийж байна. Ямар үед манай Монгол улс одоо сүйтгэгдэж боснуулж юунаас олж одоо энэ шашны асуудал юунаас олж манай Монгол улс 200 жил илгээрээ хөвтөж арай гэж дахиж нэг улс олж өндийг лөө яалаа илээ. Энийг одоо итгэхгүй ойлгохгүй байна уу? Энэ ер нь энэ 12 сарын 29-нд энэ тэмдэглэх болсон Монгол улсаас сэргээн тугагдсан баяр гэж энэ одоо талаар та бас нэг түүх судалдаг Монголын төлөө цохилох зөрөгтэй хүний хувьд энэ талаар бас ярьж өгөөч. Тэрнээс гадна ер нь шарын шашны хор холбогдлын талаар та өмнөх ярилцлагууд дээр бас хэд хэд удаа дурдчихсан. За тэгээд мөн энэ 90 оны арс хувьсгалыг та гадны оролцоотой Монголд хийсэн төрийн эргэлт гэдгийг байнга хэлдэг. Тэгэхээр яаж яваад одоо энэ 21 оны хувьсгалыг 90 оны контр хувьсгал буюу тийм Монгол улсын маань задлж самарч ингэсэн одоо энэ арсын хувьсгал гэж нэрлсэн төрийн эргэлттэй холбоод яриад байдгийг ер нь одоо энэ талаар та бидэнд юу гэж хэлэх юм? Ер нь зүгээр миний хувьд бол би чамтай санал нэг байна л та. Миний хувьд одоо 1911 оны тэр үйл явдлууд бол ердөөсөө хувьсгал байгаагүй байхгүй юу? Тэр хувьсгал байгаагүй. Тэр бол зөвхөн яг зөвхөн үндэсний чөлөөлөх хөтөлбөрийн нэг тодорхой амжилт бол байсан. Тэрийг бол үүсгэх юм байхгүй тий. Ер нь бол эхэндээ тийм. Би гэхдээ энийг бол ярихын тулд ч бас ингээд түүх рүү бол нэлээд буцах шаардлагатай юм шиг байна л та. Тэгэхээр ер нь бол альва хувьсгалын бол салшгүй шин чанаруудын нэг бол нийгмийн байгууламж бол өөрөө одоо солигдоход оршдог шүү дээ. Тий. Тэгвэл хэрвээ энэ шалгуураар нь авч үзтiin бол тэр 11 оны тэр үйл явдал бол Монголын урд өмнөхд нийгмийн байгууламжийг солиогүй нөгөө том ноёд тийм том лам нарын бол одоо хэмжээгүй засаглал хэвээрээ Монголын ард түмэн үгээгүй ядуу одоо бичиг үсэггүй мөн гадаад дотоодын алга өвчөрт бол дарлагдж ирсэн учраас энэ бол зөвхөн хувьсгал биш харин Монголын одоо энэ ноёд одоо чинь одоо энэ том толгой энэ лам нарын одоо яг өөрсдийнхөө зөвхөн бол одоо чинь одоо ялангуяа тэр манжийн чин гүрнээс бол одоо хамгаалах өөрсдийнхөө бол одоо чинь тэр одоо эрх ямбыг аргалахад эжилж исэн эрх ямбыг тэднэртэй хуваалцахгүй гэсэн энэ үүднээс бол зөвхөн улс үндэстнээ манжийн чин гүрнээс мөн бол одоо хятад улсаас чөлөөлөх хөдөлгөөн байсан байхгүй юу? Энэ хөдөлгөөний тодорхой одоо чинь амжилт байсан байхгүй юу? Энэ хөдөлгөөний ер нь бол одоо чинь энийг зөвхөн энэс цааш нь ингээд урагшны хэрэг ярьдаг юм бол одоо 1640 бол 40 оны үеэс бол 40 оноос хойш одоо ар Монгол ар халах бол одоо чинь манжийн цэнгүрний бол харьяад хязгаар нутг нь байсан шүү дээ. Хойд хязгаар нутг нь байсан. Тэгээ 1900 бол 1850 оноос хойш бол өмнөд хаттад бол гарсан нөгөө синхron хувьсгал гэдэг шүү дээ. Тий. Тэр хувьсгалын улмаас бол одоо цэнгүрэн тэр өмнөд бол хятад нутгийг бол одоо үндсэндээ алдаад цэнгүрэн гэдэг чинь манжийн гүрэн байхгүй. Манжийн гүрэн. Цэн гэдэг нэртэй манжийн гүрэн байна. Хятад байсан. Тэр бол одоо чинь маш их одоо хэмжээний нэгдүгürt бол тэр бослогуудыг дарах гэж бол цэнгүрэн маш их одоо чинь зардал чирэгдэл бол гаргаж ирсэн. Мөн тэр том хятадын одоо ялангуяа тэр өмнөх бол тэр далайн ялангуяа тэр худалдаа намыг хөгжсөн байсан энэ одоо бүс нутгуудыг алдсан учраас тэндээс бол одоо чинь авч ирсэн өндөр татваруудаа авч чадхаа байсан байхгүй да. Тэгээд бол одоо тэгээд тэр бол алдагдлаа нөхөхийн тулд бол одоо цэнгүрний зүгээс ялангуяа бол гадаад Монголын тал дээр бол шинэ бодлого гэдэг тийм одоо бодлогыг одоо хэрэгжүүлж эхэлсэн байхгүй юу? Тэр чинь 1850-аад оноос бол хойш одоо хэрэгжиж эхэлсэн энэ бодлогууд байхгүй юу? Тэр нь юу гэдэг зэрэг чинь урд нь бол одоо жишээ нь энэ дээр бол зүгээр ингээд сануулаад байхад чинь бүр бол 1640-од оны үед бол одоо ялангуяа бол Монголын одоо энэ одоо баг хаадын тэмцлийн болоо шувтраггүй гэж хэлж болно. Тэр үед чинь нөгөө 100 гарын буюу Орд Монголдоо бол эслэгдэхгүй гэсэн энэ одоо чинь
төв бүн бол одоо энэ төвийн одоо энэ халах ялангуяа бол одоо чинь хойд халахын энэ ноёдууд тэр манжийн өөрийн одоо энэ юг хүлийн зөвшөөрсөн шүү дээ. Манжийн бол одоо цэргийг оруулж ирж ойрдын бол одоо чинь энэ одоо Монгол угсаатан бас ойрд нэг одоо чинь монголчууд нэг хэсэг монголчуудаа бол гадны хүчээр дарсан байхгүй юу. Тэгээд тэднэртэй бол манжийн бол одоо чинь энэ колонд бол бид өөрсдөө дагаар орсон байхгүй. Энэ ноёдууд нь өөрсдөө дагаар авч ирсэн байхгүй. Монголын ард түмнийг. Тэгээд бол одоо чинь тийм байсан. Тэгээд хамгийн гол нь цэн гүрэн ингээд татвар авч чадхаа болсны дараа бол одоо Монголоос маш их хэмжээний бол татвар бол нэмсэн. Энэ бол ураг тухайн үеийн бол энэ төвөгчдийн үзэлээр бол хэдэн 10 дахин бол одоо татвараа нэмсэн багхгүй. Тэгээд тэр үед нь бол дандаа мөнгөн лангаар авч ирсэн. Урд нь бол малаар авдаг байсан бол тэр чинь мөнгөн лангаар авч ирсэн багхгүй. Тэгээ мөнгөн лангаар одоо чи бол одоо чи янз бүрийн одоо энэ одоо ер нь түүхэн одоо зохиолууд тэгээд уран сайхны кинонууд дээр үүдэг чинь тэдэн лам мөнгөөр бол одоо чи хошуу хэдэн юм бүү гэж хошуу ноён нь бол одоо хятадын пүүсүүдэд дандаа ингээд өртөө байдаг гэсэн тийм. Тэр чинь хамгийн гол нь бол одоо манжийн цэн гүрэнд халахын ноёдууд одоо алб говчуур төлдөг байсан учраас тэгээд тэр бол цэн гүрэн нь бол урд нь малаар авдаг байсан дотроо мөнгөн лангаар авдаг болсон байхгүй юу. Тийм учраас чинь тэднэд Монголын бол одоо ард түмэнд ердөөсө мөнгөний уурхай гэсэн тийм бол юм байгаагүй. Ер нь бол монголчуудад мөнгө байгаагүй учраас дандаа одоо хятадын тэр нөгөө худалдаачнаас мөнгө хүлэгч нараас лам мөнгө зээлж авдаг гэсэн байхгүй юу. Тэгэхээр одоо нөгөө долларын одоогийн нөгөө колонч шиг бас мөнгөний тийм юу болсон санхүүгийн тийм ажиллагаа болсон биз дээ тийм ээ. Тэгээ Монголын ноёдод мөнгө байхгүй хүмүүс хятадын мөнгө хүлэгчдээс бол асар өндөр хүүтэй бол зээл аваад зээлээ бол өөрийн болоод албат боолуудаас алб говчуроор бол одоо чинь малаар өөр бусад бол одоо чинь одоо эд хөрөнгө одоо бусад одоо юмар авч төлдөг болсон ийм бол систем яваад ирсний улмаас зөвхөн бол Монголын бол газар нутаг дээрээс байсан энэ малын тоо маш их хорогдож одоо монголчууд үндсэндээ бол зөвхөн одоо ард түмнийг бол бүр дээд бол одоо чинь тэр богд ханаас эхлүүлээд Монголын их стейц одоо энэ одоо тэр модоо орхитод том толгой лангар нь гурт бол асар их ядуурсан байхгүй да. Ийм бол үндсэн дээрээс бол одоо жишээ нь бол үндсэндээ тэдний одоо 1911 оны бол одоо тэр үндэсний чөлөөлөх хөдөлгөөний гол одоо сэтэл нь иймээс үүссэн байхгүй да. Тийм учраас ч бол одоо тухайн үеийн 1911 оны үндэсний чөлөөлөх хөдөлгөөний гол хөдөлгөгч хүчнүүд нь бол Монголын бол одоо том толгой одоо лам нар тэгээд одоо нэг стейц одоо ноёдууд байсан байхгүй юу. Богц жавцсан дам хутагт гэж байсан. Тэр чинь 8 дугаар богд гэж байсан тийм үү. Тэрний хөдөлгөөнд ийм асуудал бол одоо чинь яасан. Тэгээд тэр үед чинь бол одоо бас монголчууд ер нь хятадын эсрэг бол тэмцэл хийхдээ бол мөн тэр үеийн одоо сайн ноён хан Намнан сүрэн мөн бол Түшээдхан Дашням гэсэн энэ бол хэсэг бол Монголын одоо чинь том ноёдууд Санкт Петербургт орсон шүү дээ. Одоо тэр үеийн бол Оросын эзэнт гүрний одоо нийслэл Санкт Петербургт хүрээ. Тэгээд Оросын одоо тэр төрийн одоо улсуудтай уулзаа. Тэр үеийн бол одоо Оросын эзэнт гүрний гадаад хэргийн сайд Сазонов гэж хүн бол Монголын одоо энэ зорж очсон мэлчлөлөөлөгчд ноёдыг бол хүлээн авч уулзаад Монголд бол тусалъя. Та нарыг бол одоо нөхцөл байдлыг бид нар ойлгож байна. Одоо бол үндсэндээ цэн гүрэн задарч байна. Тэгэхдээ бол та нарт бол одоо чинь тусламж үзүүлье гэд тэд нар бол тэр үеэс бол одоо чинь хяактаар бол дамжуулаад манад бол одоо хүрээнд бол тодорхой хэмжээний цэрэг оруулж ирсэн шүү дээ. Тэрнээс өмнө бол одоо чинь цэн гүрний тэр нэг би тэр шинэ бодлого гэж бол гихчийн дагуу Монголыг бол хятадчуулах бодлого бол маш их явуулсан байхгүй юу? Тэр чинь бол хятадчууд бодлого гэдэгтээ би юу хэлээд байна гэдэг чинь хятадууд бол их олноороо нүүн эрс сурш болсон мөн олон хятадууд бол одоо чинь Монгол ихнэр авч ирсэн ер нь Монголын бол одоо чинь төрийн хэргийг хятадын одоо чинь хилээр бол одоо явуулахыг шахаж ирсэн. Ярангуяа бол 1910 оны тэр нөгөө ихээр хүрээнд нөгөө Санда амбан бол ирж одоо чинь ирж одоо юу гэдгийг сууршсан шүү дээ. Тэгээ тэр бол одоо тэрнээс эхлүүлээд хүрээний хажууд бол одоо тийм тодорхой бол хятад цэргийн хуарангууд бол үүссэн байхгүй юу.
Энэ нь бол одоо яг тодорхой хэмжээний монголчуудын дургуутсал нэгдүүлслийг хүргэж ирсэн. Ийм учраас бол одоо тодорхой хэмжээний юу тийм бослог тэмцэл бол гарсан байхгүй юу. Тэгээд бол хамгийн гол нь тэр Санда амбныг бол одоо эх орооноос бол хөөж бол явуулахыг бол бас л нөгөө Оросын цэргийг Санда амбаг бол хөөж явуулсан шүү дээ. Мөн бол одоо Оросын бол одоо тухайн үеийн аймгийн тэр Казак цэргүүд бол одоогийн бол завхны Улястад те Улястад сууж ирсэн тэр бол Хятадын амбаны цэргнүүд мөн ховд сууж ирсэн Хятад амбаны цэргнүүдийн чинь Монгол улсын бол хил хязгаараас тэд нар бол одоо чинь яг одоо тэдний хамгаалтанд дор хятадууд гарч ирсэн багхгүй юу. Тэгээд хамгийн гол нь Монголын одоо энэ ноёдууд бол одоо 1911 оны тэр 12 сарын 29-нд бол Монгол улсaan одоо юунаас тэр манжийн цэнг хөрнөөс тусгаар тогтносон бүрэн эрхэт Монгол улс гэж бол зарласан шүү дээ. Тийм л юм байна. Тийм учраас бол би энийг юу гэж ингэж хэлэх гээд байна гэсэн чинь монголчууд бол өөрснөө яг тэр тухайн одоо бус том хэмжээний бол бослого гаргаж хятадын бол одоо тэр одоо төрөмгийлэгч нарыг хорноос өөрснөө бол зэвсгийн хүчээр бол одоо чинь хөөж гаргаагүй тэд нар нэгдүгээрт бол одоо дотоод нь маш их одоо өмнө тэмцэл бол одоо үндсэндээ синхron хувьсгалаас бол манжцэн гүрэн чинь өөрөө нураад унтсан манжцэн гүрний бол одоо бүрэлдэхүүнд байжсэн хятадын энэ хань үндэстний бол хятад улс бол одоо чинь цэн гүрний энэ мэдлэлд байсан энэ нутгуудыг буцаан нэгтгэх юм тэмцлүүд эхэлсэн баггүй юу тэр үед. Ийм бол олон үйл явдлууд болсон л та. Тэгээд хамгийн гол нь энэ дээр бас нэг миний хэлье гэж бодож байгаа юм болох та зэрэг чи. Ер нь бол 1900 одоо тэр 11 онд бол Монголын одоо энэ ноёдууд богс 8 дугаар богдож явзан дан путагт энэ Монголын тусгаар тогтнолыг бол зарлсан. Тэр үед бол үндсэндээ хятадууд маш их дургүй байсан. Яагаад гэвэл одоо чинь тэд нэр би дахиад хэлэхэд хятадын хуучин манжийн цэнг хөрний бол нутагт байж исэн энэ нутгуудыг одоо чинь бараг одоо өөр Монгол тэгээд цаашлбал бол одоо энэ ар Монгол энэ халахыг бол одоо өөртөө нэгтгэж авахыг маш их сонирхож ирсэн байхгүй. Тэгээд тэр үед нь бол одоо чинь тэр Намнан сөрөн одоо тэр Түшээдхэн дашны ментор бол Санкт Петербургт очиж Оросын тэр Баатар цагаан хаанаас бол цэрэг зэвсэг мөн бол дипломат бол одоо тусламж хүсний үндсэн дээрээс 1911 онд Оросын одоо эзэнт гүрнээс Монголын одоо чинь автономит эрхийг хүлээн зөвшөөрсөн байхгүй юу? Монгол улсыг тусгаар улс гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн байхгүй юу? Ер нь бол ямар нэгэн бол одоо ингээд одоо юу гэдэг тусгаар тогтнолоо зарлахад чинь хамгийн гол нь мөн дэлхийн гол улсуудаар тэрийг хүлээн зөвшөөрүүлж сая тэр нь одоо хүчин төрөлөөр болдог байхгүй юу? Тэрний дараа бол мэдээж бол олон янзын бол одоо юу 1912 оны Орос Монголын гэрээ мөн бол 15 оны тэр Хяхтын гэрээ гэдэг ингээ явсан. Тэгээд хамгийн гол нь биений эцэст нь бол юу гэж хэлэх гээд байна гэхээр 1919 онд бол манайхны бас л Монголын бол одоо тэр том ноёдууд мөн том толгой лам нар бол одоо Монголын тусгаар тогтнолыг хятадд бол олон лам мөнгөөр бол одоо арилж худалдасныг хүн бүхэн мэдчихэж байгаа шүү дээ. Харин ийм учраас бол одоо би ийм олон одоо түүхэн учир шалтгаануудын улмаас ер нь бол ялангуяа энэ 19 оны энэ бол одоо энэ үйл явдлыг Монголын одоо тусгаар тогтнолын баяр болгоод тэмдэглэж байгааг энэ бол үнэхээр учир дутагдaltaй. Хамгийн гол нь эн чинь бол нөгөө энэ элбэг дорж бол ерөнхийлөгч байхдаа 1921 оны хувьсгалын одоо тэр жинхэнэ бол одоо бид нар тусгаар тогтнолоо олж авсан жинхэнэ бол одоо бид нар бол тэр нийгмийн байгууллагыг өөрчилж чадсан жинхэнэ утгаараа бид нар хятадын тэр мөнгө хүлэгч нарын тэр одоо тэр дарамтнаас салсан энэ бүх одоо хувьсгалыг үгүйсгэхийн тулд бол 1911 оны энэ хувьсгалыг бол одоо ялангуяа зүтгүүлээд байгаа юм шүү дээ. Энийг бол дандаа ард цэцлэгч нар неолибералчд хийгээд байгаа гэдгийг бид маш сайн ойлгох хэрэгтэй. Маш сайхан тайлбарлаж өглөө, их баярлалаа. Тэрнээс гадна энэ би түрүүн асуусан асуултанд байлсан шүү дээ. Шашин төрийг хослон барих тухай яриад байгаа юм. Тийм шашин төр. Энэ одоо шашин төрийг хослон барих буюу энэ хос ёсны үзэл гэж хувилан хааны үеэс үүдэлтэй энэ одоо арга ажиллагаа байна л да тий. Гэтэл бол хувилан хааны үед
Монголын эзэн түүрний одоо үргэлжил болсон Юан гүрэн гэдэг чинь их гүрэн гэдэг чинь өөрөө бол мэдээж олон одоо үндэстэн яснаас бүрдэж байгаа олон янзын шашин сурталтай байгаа. Тийм учраас бол их гүрний бодлого гэдэг бол мэдээж өөр байх ёстой. Тэнд бол шашин хүндэтгэх одоо бусад үндэстэн яснуудын шашныг хүндэтгэх бол тухайн тэр ард түмнүүдийн дотоод сэтгэлийг нь бол одоо амьдралыг ертөнцийг харах нүүдэл тийм ээ. Юу гэж ойлгоод байна? Ямар нэг юм хийхдээ тэрийг ямар өнцгөр харж яаж сэтгэж яах гэдэг чинь тэдний одоо тэр шашнаар дамжиж тэр хүмүүс тэрийг харж байгаа шүү дээ тий. Тэгэхээр бол тий амьдралын үнэт зүйлүүдийг нь удирдна гэсэн үг шүү дээ. Тий удирдчихсан. Тийм учраас бол жишээлбэл их гүрэн байсан үеийн Монголын бол тэр бодлого бол өөр байсан байж болно. Гэтэл одоо бид нар ийм одоо баг буураа улс болчоод тэгээ шашин төрийг хослон барих гэдэг энэ гадны явуулга өөрөөр хэлбэл олон шашныг хүлээн зөвшөөрөх. Тэр олон шашнуудаар дамжуулж хүмүүсийн одоо ард түмний маань нэгдмэл байдал за тэгээд оюуны одоо эрүүл сарвал байдал энэ бүхэнд ингэж халтж байгаа халдлагыг өнөөдөр ингэж сэргээж ярих, шашин төрийг хослон барих, шашны одоо маш олон арга хэмжээнүүд болж байна. Жишээлбэл баг төр оролцохгүй шашны үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн хуультай өмчлөөсөө одоо манай төв талбай дээр жишээлбэл бүр ламнар суулгаад ингээ янз янз одоо энэ шиг наадам гэд хийдэг боллоо. Энэ миний би ерөөсөй ойлгохгүй байгаа байхгүй. Яаж тэгээд одоо манай төрийн тэргүүн шашин төрийг хослон барих тухай одоо магтан дуулж ярьж байна. Тэгээ цаашлаад өөрөө одоо тэр их майдер гэж төсөл хэрэгжүүлж ирсэн. За би бол энэ бол миний бодол шүү дургай. Юу гэхээр их майдер гэдэг одоо за яг юм орон сууцны хорол барьлаа тий. Гэхдээ хамгийн гол нь тэр дунд асар том юм бурхны одоо барилга юм хөшөө байна. За эцэг их нь өвөө эмээ нь бол тэрнийг одоо том одоо насан турш хүний нүдээр бол харж хүндэтгэж болно. Гэтэл хүүхдүүд байнга тэрийг одоо харж өсөж байгаа хүүхдүүд бол тухайн тэр бурхан шашин одоо тэр одоо баримлт тийм ээ тодорхой хэмжээний хүндэтгэж үзэж өөрөөр хэлбэл тэр хүүхдүүдийг бага наснаас нь шашны үзэл сурталтай болоход хүртэл нөлөөлөх ийм одоо цаад даалт тийм ээ үр нөлөө нь ийм зүйлийг одоо Монгол Улсын тэргүүн болсон хүн хийжсэн гэж бодохоор надад хамсалтай санагдаад байгаа юм л та. Тэгэхээр та бол шарын шашны хор холбогдлын талаар маш их ярьдаг. Манай монголчууд эртээ хүчтэй одоо тэр эзэн түүрнийг байгуулж явж байхдаа бол нүүдэлчний тийм ээ сэрэг сэтгэлгээтэй амьдралын үнэнд суурилсан ямар ч шашинд одоо тарих толгоогоо угаалгаагүй байсан учраас юмд соргоог тийм ээ юу ч эрүүлэр хардаг тийм байсан үедээ монголчууд хүчтэй байсан. Гэтэл 200 жил тийм ээ шарын шашны тэр нөлөөнд орохдоо хичнээн олон ирчүүд лам болоод тийм ээ ер нь бол манай Монгол бас энэ шарын шашинд нурууга хуглуулж Монгол гэдэг жинхэнэ Монгол жинхэнэ тэр үзэл Монголын тэр жинхэнэ одоо хүчтэй байлгаж ирсэн үзэл санаа байхгүй болж монголчуудын жинхэнэ мөн чанар байхгүй болсон гэж би үздэг. Энэ одоо зөв миний одоо ер нь бол монголчуудыг ялангуяа бол тэр хятадын одоо ялангуяа тэрний дараа бол одоо 1645-6 оноос бол одоо чинь цэнгүүрэн ихсэн байдаг шүү дээ. Яг тэрний өмнөхөн бол бид нар эндээс явуулж исэн энэ хот хөрш рүүгээ явуулж исэн бодлого бол үндсэндээ энэ хот хөршүүдийн одоо тэр дайчин амгалан энэ байдлыг бол одоо дарж авахын тулд чинь тэд нэр хамгийн гол нь өөрийнхөө одоо тэр хамгийн одоо чинь тэр дотоод тамиртай аргыг бол хэрэгэлсэн л дээ. Тэр чинь хамгийн гол нь зэвсгийн хүчээр биш. Эдний зүгээр тэр дотоод сэтгэлийг нь бол одоо мохож хэрэгтэй юм байна гэдэг энэ бодлогыг бол явуулсан байхгүй. Тийм учраас бол одоо чинь энийг бол үндсэндээ бол одоо хэрвээ сайн судлаад үзэх юм бол 1500 бол одоо чинь нэг 60-70 оноос үеэс эхлээд олон 10 жил 30 40 50 жилийн туршид бол Монголын одоо энэ ер нь бол одоо Чингис хаанаас хойшх энэ Багаатын үеийн энэ тэмцлүүд бол их өрнөж ирсэн байгаа. Шарын шашныг хүлээж авахгүй гэсэн тэмцэл. Тэгээ хамгийн сүүлд нь бол одоо бид нар бол мэдэн штэ одоо энэ Захарын одоо гэж ярьдаг Лэгдэн хаан бол бас энэ манжуудтай бол яг энэ шашны эсрэг бол тэмцэл хийж байгаад бол тэгээд одоо амир өгсөн байдаг. Мөн бол цогтхон тайж мөн бол одоо энэ шарын шашныг бол хүлээж авахгүй гэсэн энэ шарын шашны эсрэг бол тэмцэл бол бас одоо амнасаа болсон байдаг шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь тэр үеийн манай энэ их стейдс бол
шашин гэдэг чинь зүгээр нэг тийм бол одоо юмд мөргөх тийм бол асуудал биш. Энд чи хамгийн гол нь тэр тухайн улс үндэстний тарих тэр дотоод сэтгэлийг нь бол одоо ингээд бариад авчдаг. Ийм бол одоо чинь аюултай юм гадны зэвсэг гэдгийг мэдж ойлгож ирсэн байхгүй юу? Тийм учраас бол тэрний дистрибьютивдсэн. Гэвч бол одоо чинь тэрний дараа бол одоо ингээд би тодорхой төрөө хэлсэн одоо энэ монголчууд чинь ялангуяа тэр баг хаатын үед чинь ойрдын бол зүүн гарын Монгол мөн одоо чинь төв тэгээд бол одоо чинь хойд халахын бол энэ оюутнууд хоорондоо бол тэмцэлдэж байсан. Тэгээд нэг хэсэг нь монголчуудын нэг хэсэг нь нөгөө хэсгийнхаасаа бол одоо чинь нэгдүгээр би өөрсдийгөө хамгаалахын тулд, хоёрдугаар бол тэднийг бол дарахын тулд чинь энэ хятадын энэ манжийн одоо ханы цэргийг бол оруулж ирж тэр одоо ойрдын бослохыг бол харуулсан шүү дээ. Тэгээд тэрүүгээр бол одоо чинь энэ шарын шашныг сая хүлээж авсан байхгүй юу да. Шарын шашин гэдэг бол монголчуудын унган шашин огт юм биш байхгүй юу да. Харин одоо энэ уламжлалын нэгдсэн нам энэ төр гэдээ яриад байгаа хүмүүс бол одоо энэ шарын шашинд ямар их хэлэгтэй юм бэ. Тэгээд ийм шашинлаг хүмүүс яаж уламжлал ярих гэдэг байна гэдгийг би ойлгохгүй байгаа байхгүй. Манайхны одоогийн энэ бол толгой нэргсэн улсууд ер нь Азийн ардам бол бүгдээрээ л одоо буддын шашинж үтэх ёстой гэж тэд нар бодоод байгаа байхгүй да. Үгүй тэр одоо өмнө зүгийн тэр их олон хүн амтай тэр одоо улсууд бол өөрсдийнхээ ард түмнийг номхон хөлцөнгөө байлгахын тулд тэр шашныг хэрэгжилжсэн. Тэгээ манад бол хамгийн адгийн хамгийн одоо бурангуй тэр урсгал нь зориуд улс төрийн зорилгоор орж ирж хахад одоо энийг одоо шүтээд яриад одоо ингээд улам цааш нь өргөжүүлэх гээд шашин төрийг хослон байлгах тухай яриад юм гэдэг бол ерөөсөө Монголыг бол хизээч босож ярихгүй болсон дахиж нурууг нь хугалах гэсэн юм хорон ажиллагаа гэж бол би харж байгаа. Тийм яг тийм баа. Ер нь бол ер нь эдгээр чинь одоо юу хийж шээ. Ер нь бол ялангуяа бид нарыг одоо ингээд бид нар зөвхөн бол өнөөдөр энэ шашны асуудлыг ингээд одоо чинь яриад байж хахад мөн бол Америк одоо энэ одоо чинь баруун Европ энэ чинь тэднэр чинь маш их хүчтэй шашинчдсан газар шүү дээ тэдгээр чинь. Бид нар өөр төрлийн чаддаггүй болохоос ш. Тэдний улсууд тийм протестантууд бол бид нар бол сонгогдсон хүн гэж үздэгээрээ бол энэ одоо санхүү эдийн засгийн энэ дэлхий дээр ноёлсон энэ бүх ноёлол энэ муухай одоо энэ үзэл сурталчилгын хамгийн гол үндсэн тэр бид нар энэ бурхны сонгогдсон хүмүүс гэж үздэг энэ протестант үзэл байгаа шүү дээ. Тэ? Энийг хүртэл манайхаа мэдэхгүй одоо. Мэдэхгүй байхгүй. Манайхаа ер нь имийг бол маш их юм мэдэхгүй зөвхөн бол одоо юу гэдгийг өөртөө гол нь бол одоо чинь мөнгө төгрөг ашиг хонжоо байна уу гэдэг энэ үндгээс асуудлуудад маш их ханддаг болцсон харамсалтай л да. Тий, одоо жишээлбэл протестантын тухай би хэдхэн өгүүлбэр хэлчихэж бодож байна. Эдгээр одоо бид нар яагаад сонгогдсон хүмүүс гэж үзэх нь буруу гэж байгаа юм бэ гэхээр бид нар бурхны сонгогдсон 1-р зэргийн хүмүүс учраас бусд нь 2, 3, 4, 5-р зэрэг гэх юм. Тийм учраас энэ бусад ард түмнүүд бол одоо жишээлбэл Африк одоо тий энэ Аз эдгээр бол эдгэрийн энэ баялаг энэ бүх юм бол бидрийнх байх хэвээр. Тийм учраас бид нар бол ямар ч аргаар хамаагүй энэ бүх юмыг өөрсдөө ашиг сорж явах хэрэгтэй гэсэн энэ оюун санаанд нь одоо гүн бат суусан учраас эдгээр юм уваагүй шүү дээ. Энэ уваагүй одоо үзэл суртал энэ шашнаар дамжсан үзэл сурталынхаа энэ гамшигаар энэ дэлхийн бүх ард түмнийг ингэж зовоож тарчлааж шүү дээ. Хамгийн гол нь энэ тийм өстэй болгоо. Яг үнэ. Ер нь бол би энэний зүгээр ингээд яг хамгийн бол одоо чинь бүх юмний одоо уг сурвалжийг нь хэрэг ярьдсан бол одоо энэ жүүдийн одоо энэ юдаизм гэж шашин байна шүү дээ. Тий. Энэ шашин чинь бол үндсэндээ тэр протестант шашны чинь бол гол үндэс нь тэр байхгүй. Юдаизм байхгүй. Тэр бол бодож чинь одоо христиан тийм бол хэлбэрт гадна талаараа тийм баг өмсчээд байгаа болохоос биш. Юдаизм чинь бол ганцхан бол одоо биднийг бурхан биднийг сонгосон гэж жүүдүүд өөрсдөө үздэг шүү дээ. Бурхан биднийг сонгосон, бурхан биднэрт сонгосон гэдэг чинь энэ дэлхийг бурхан биднэрт гэрээсэлсэн гэж үздэг байхгүй юу? Тий, биднэрт өгсөн, биднэрийнх гэдэг байгаа байхгүй тий. Тийм учраас бид нар бол хүмүүс, бусд нь бол хүн төрөлтөнгөөд гэж үздэг байхгүй юу? Хүн бүр харах юм биш. Хүний тэгтээ төрөлтөө бид бол одоо чинь жинхэнэ хүмүүс бид тийм учраас бурхан биднийг сонгосон гэж үздэг. Тийм ч учраас бусад улс орнуудын одоо тэр газар нутаг байгалийн баялаг бол хүн ардынхын тэр эрдэм боловсрол хичээл зүтгэл хөдөлмөрийн бүтээмжийг чинь тэд нар өөрснөө бурхан бидэнд өгсөн учраас бидний бол одоо чинь энэ мэдлийн бидний бол өмчийн чинь түр хугацаагаар тэднэрт очичоод байгаа учраас бид нар тэрийг буцааж авах хэрэгтэй гэсэн ийм одоо
одоо юу гэх ийм одоо давуу байдал. Энэ чинь яг гэсэндээ бол одоо чинь хэрэг шуурдхан хэлдэм бол энэ чинь фашист үзлийн бол гол суурь нь байхгүй. Суурь нь шүү дээ. Тийм яг үнэ. Ягаад гэдэг бол тухайн улс үндэстнгүүд зөвхөн өөр үндэстэн байгууллагын хувьд ч өгөх ёстой гэсэн бодлого байхгүй да. Тийм цөөрчих ёстой, өгөх ёстой. Ямар нэг юм адилхан эдэлж хэрэглэх ёсгүй, ядуу байх ёстой, өрөнд байх ёстой гэж шүү дээ, тийм. Садтахаараа. Тийм. Тэгээ эсвэгцүүлээд хоёлаа яриа л та. Гэтэл тийм ээ. Эдгээр ингэж үзээд, ингээд биднийг ингээд ил талт бүх аргаар ингээд шуулж мөлжөөд ингээд өөрийнхөө гар дор ингээд хийчээд байж хахад манайхан болохоор хүлцэнгүй байх ёстой. Одоо ерөөсөө бүр ингээд энэ амьдрал чи өөрөө зовлон жаргал хоёулаа нээжлээд ингээд сайн муу хоёрын сав дүүрдэг мөрдөг гэдэг ийм хачи юм яриад тэр шашныг манад итгэвчүүлээд байна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр энэ нөгөөдөлд бол бүх боломжийг нээж өгнө гэсэн үг байхгүй юу? Тийм үстэй. Улам хүлцэнгүй болно. Яах юм? Амьдрал угаасаа л юм хэцүү. Тэгээд энийг ерөөсөө ганцаараа ингээд чи тэмцээд барахгүй. Гэхдээ тэгтэл одоо манай өвөг дээдс тэмцээд бараад дэлхий дээр хамгийн том эзэнт гүрнийг байгуулаад тэр дараа нь дахиад одоо тэр хэцүү хүнд байдлаас гараад дахиад бүгд найрамдах Монгол ард улс гэдэг. Тэр тэмцэлгүйгээр хизээ ер нь улс орон амьдрал үргэлжилж ирсэн. Тэгээд хамгийн гол нь муу мухагийн хүчтэй тэмцэж байгаа явж. Тэрнээс өрсөлдөөн одоогийн шиг бие биенээ довирдож шуулж мулчих тэр тэмцлийг яриаггүй. Тэр одоо уваагүй тэмцэл тийм биш тийм ээ. Үнэн шударгын төлөө сайн сайхан амьдралын төлөө ард түмнөө хамгаалж одоо улс орноо хөгжүүлэхийн төлөө энэ тэмцэлгүйгээр хизээ ер нь улс орон явж одоо амжилтанд хүрч ирсэн. Гэтэл өнөөдөр бол энэ шашныг энэ ялангуяа шарын шашныг нээж ярьж байгаа гэдэг бол энэ барууныхны энэ аимшигтай одоо бид нар бүх юмыг идэх бидний бүх юм бидрэх гэсэн энд улам их орон зайг бий болох тэр одоо үндсэн энэ шарын шашнаар дахиж маанд орж ирж байгаа гэж бодож байна. Тэгээд одоо энэ саяхан тэр фэйсбુક дээр нэг зураг явж ирсэн. Юу гэхээр жоохон одоо бүр 5 6 настай юм уу гэмээр жоохон хүүхдүүдэд ингээд лам ховцомжуулсан онгоцон дотор ингээд тэр нэг бүтэн онгоц дүүрэн хүүхд байгаа байхгүй. Тэгээд тэр юу онгоцны тийм үйлчлэх залуу нэгэ зураг авцсан ийм хөөрхөн лам хүүхдүүд явж гин одоо ураа гэд ингээд манайхаа өстө нэрээ оюун санааны гэрэлд хүрх гээд нэл. Гэхдээ тэр нэл хамтдыг одоо тэгж хорлж яах нь вэ? Өөрөөсөө мухадгаараа мухраг тэр хүн чинь ирээдүйд хинч болох байсан юм блэ тийм үстэй. Одоо жишээлбэл би бол одоо харамсдаг. Энд аншиг наадам гэл ингэсэн чинь одоо стадион дүүрэн лам толгоогоо бүтээчээд ингээд сууж ах юм. Энэ улс орын яагаад шулагдаад мүжигдээд ядаад байна. Одоо яах вэ тамина гэдэг ирчүүд чинь энийгээ судлаад яриад хоорондоо ингээд дебют хийгээд ингэж явах ёстой ч лам очиж суугаад ах юм. Би тэгээд энийг бүр гайхаад байгаа байхгүй. Одоо ийм байж яаж Монгол бас Монгол яллаа маллаг би ойлгохгүй юм ерөөсөө. Ер нь бол би бол бохимдчихэв. Монголчууд бол ер нь маш их тийм дотоод айцтай хүмүүс. Шарын шашин юм болгосон шүү. Харин шашин юм болгосон байхгүй. Чи хаад насандаа юу ингэн чи тэгчүүл ингэ чинь тэгчүүл ингэ чинь үлийн үр гэдэг ингээд. Ямар нэг юмтай бол тэмцэхгүй эднэр бол одоо ингээд бол муу мухаа байна. Эднэрийн бол үр хүүхдүүд дээр нь одоо чинь гай зовлон ирдэг гэж бол яриад шүү дээ. Эн чинь бол өөрт байж байгаа тэр айдсаар тэднийг бол одоо чинь тайлбарлах гэж оролдоод байгаа байхгүй юу? Ямар нэгэн. Тэгээд зөв юмыг хүртэл буруу тайлбарлаж байгаа байхгүй. Үйл үр гэж байна. Яагаад гэвэл чи тэнэг байх юм бол чиний амьдрал хэцүү байна. Ойлгомжтой. Энэ бол үйл үр. Гэтэл тэрий чинь болохоор үгүй ээ. Одоо чи энэ наснаа ингээд буян хийгээд бол дараагийн насандаа гэдэг байгаа. Гэхдээ дараагийн наснаас чи өмнө маргааш нөгөөдөр эн чинь энэ насны чи амьдрал гэж бас байна шүү дээ. Хэрвээ бүр тэгж ярьдсан бол тэр чи яах юм тэгээд. Харин тийм энийг зориуд санаатаагаар оруулж ирж энийг бол одоо чинь ялангуяа тэр манай одоо чинь тэр нэг зарим нэг намын бол одоо тэр тэргүүн хүртэл бол одоо ингээд лам болцсон ингээд ламд бол мөргөөд одоо ингээд явж байгаа ш. Тэр бол үндсэндээ аимшигтай хэмжээний Монголын ард түмний Монгол улсын өмнө бол маш их одоо нүгэл хийсэн. Тэрийг бол тэр лам нартаа мөргөөд бол тэрүүгээрээ цагаатгachна гэж бодож байгаа байхгүй юу? Тэр бол тэгээд хамгийн гол нь шүү дээ. Бас нэг юм байна. Одоо үргэл барьц өгөөд одоо ламд ч вэ бөөд ч очоод тэгээд нэг юм аргалуулаад тэгээ явна гинэ. Ер нь энэ 90 оны энэ төрийн эргэлтийн дараа баталгаажуулж авсан энэ үндсэн хууль өөрсдийнхөө төрийн эргэлтийг баталгаажуулж авсан энэ үндсэн хууль нь энэ олон одоо шашин энэ олон ургалж үзэл мэдслийг ингэж хүлээн зөвшөөрүүлсэн энэ олон намын системд энэ чи бүгдээрээ Монголыг задлах бутлах ерөөсөө ямар ч хамаагүй аргаар та нар тэнэгвэ юунд ч хамаагүй мөргөөд ингээд л ерөөсөө хамгийн гол юм бол бити ойлгох гэсэн үг шүү дээ. Яг шууд орчуулж байна тийм ээ. Харин тийм ийм гол юм ойлгохгүй байгаа хүмүүс
дараагийн асуудал ярихдаа дандаа гол юм суурин дутуу буруу учраас дандаа буруу яриад байхгүй зөв сэдвийг тийм ээ болоргоо. Тий, зөв сэдвийг одоо чинь тэрнтэй ингээд одоо юу гэдэг энийг бол буруутгаад энэний эсрэг тэмцэе гэд ингээд ярихдаа дандаа буруу талаас нь ингээд юм яриад байдаг. Дандаа буруу яриад байдаг байхгүй. Зөв юмны төлөө буруу яриад байгаа. Яг л тэр хүмүүс чинь дотор талд нь бол одоо тэр хүмүүсийн одоо үзэж байгаагаар ямар ч юм одоо чинь эргэлзэх хэрэггүй гэж тэр хүний хүлээн авсан байж байгаа. Тэрэн дотор чинь бүх тэр залилангууд хийцэн байдаг байхгүй. Тийм бүх залилангууд хийгдсэн байхгүй. Эхний имийг ойлгохгүй бол тэр эхний юм дээр бол суурилсан тэр бол бодос санаа тэрний бол үнэлт бүх юм буруу гараад идэг байхгүй гол нь. Тий угаасаа байшин барихсан юм шүү дээ. Фундам хазаах юм бол тэгэл байшин явандаас нь урна шүү. Тийм учраас хамгийн харамсалтай юм нь болохтой зэрэг урд нь бол ийм бол дотоод айцтай байсан. Тэгээд ялангуяа тэр 90 онд бол энийг буцаага дахиж бол бүр төрийн хэмжээнд бол одоо чинь энэ сэргээгээд энэ бол үнэхээр бол одоо чинь бас энэ эрх баригчдын энэ манангийнхны хийсэн бол монголчуудын өмнө Монголын одоо ард түмний ирээдүйн өмнө хийсэн маш том нүглүүд энийг багхгүй. Харин тэгээд ганцхан тэр муунийг яриад байгаа. Ганцхан муунийг яриад тэр мууны шашныхаа ингээд энэ чинь ганцхан муун биш. Энэ чинь хичнээн төрлийн шашны уртал ороод ирсэн. Шарын шашин гэж аимшигтай юм байна, тийм ээ? Бид нар бол үнэндээ бол яг одоо чинь бол бид нар чинь бөөгийн шашинтай ард түмэн багхгүй. Бид нар чинь энэ бөөг бол шашинч гэж үздэггүй шүү дээ. Ер нь бол мөнгө тэнгэр мөргөлтэй, тийм ээ? Ер нь тэнгэр шүтлэгтэн гэж хэлдэг шүү дээ. Шашин гэдэг бол угаасаа дандаа улс төрийн арга хэрэгсэл болж иржсэнийхээ хувьд тэгээд хүний оюун санаагаар боловсруулагдаж зохиогдож үе дамжуулж тэрийг заавал уншуулж судлуулж тэрэнд итгүүлдэхин хувьд шашин бол өөрөө аюултай зүйл байхгүй. Гэтэл бол бөө тэнгэр шүтлэг маань өөрөө ямар байсан гэхээр хүн угаасаа тийм одоо байгалийн эрч хүчийг сансрын энергийг амьдралын одоо амьдрал дээр болж байгаа тэр нарийн бусад хүний нүдэнд харагдахгүй мэдрэгдэхгүй зүйлийг мэдэрдэг тэр одоо авиас чадвар тий нэгээс нь одоо хүн дуулах бүжиглэх авиас чадвартай адилхан тийм авиастай хүмүүс төрж тэр одоо үнэн бодит байдлыг нь эсвэл асуудлыг нь хэлж өгдөг юм. Энэ нь өөрөө ямар нэгэн одоо ном судраар юм уу хин нэгэн хүний заасан зааварчилгаагаар явдггүй төрөлхийн төрмөл байдаг гэсэн учраас энэ чинь өөрөө хүн тэнгэр байгаль орчин одоо сансрын энэ холбоо гэж үзчихсэн. Энэ чинь эрүүл ухаантай байхын гол үндэс байгаа байхгүй яа. Тэгэхээр чи ямар ч урд өмнө хүний бичсэн одоо судар ном ямар нэгэн аргаар чамайг зайлтах гэсэн юмд биш. Чи амьдралын үннийг өөрөө харж байгаад чи тэр дотор өөрөө үннээр босоогоор амьдарч байгаа байхгүй. Босоо монгол хүмүүс гэдэг чинь тэр шүү дээ. Тэнгэртэй харьц чинь юу яриад одоогийн энэ манайхны худлаа энэ бүх хөтл одоо худлаа амьдралынгийн хэрэгсэл болгочоод тэнгэрээс мэдээлэл аваад тэгээ сууж яадаг тэнгэрээс нэг юм орж ирээл ингээл чи тэгээл гэж үгүй шүү дээ. Хүн оюун санаагаа тий эрүүл сарвал байлгаад тэгээд эрч хүчтэй зөв амьдрдгийн бол тэр чинь аяндаа байгаль дэлхийн сансраас чинь энерги орж ирж байна. Үнэн зөвийг илүү олж харах чадвартай болж байна. Тэр утгаараа эн чинь мөнх тэнгэрийн одоо мөргөл гэдэг маань хүний оюун санааг хурцлж улам илүү эрч хүчтэй эрүүл сарвал зөв амьдрах бүх юмыг засаж өгчээсэн болохоос ш тэдний яриад байгаа шиг нэг юм орж ирээл нэг юм яриад одоо бол энэ бол бүр аим шиг болж байгаа байхгүй. Бүр шарын шашнаасаа долоон дор одоо энэ бөөгийн орчин үеийн энийг бол уг нь бол орчин үеийн хэлээр шинжлэх ухааны үүдээс хүртэл бөөгийн энэ бөө мөргөлийн явцыг бол тайлбарлах боломжтой. Гэтэл энэ чи одоо бас л их буруу ярьж одоо холон бандгийн олон хүмүүс утгач юм да гэж би хэлж байгаа. Одоо бид нар бол өг дээдсийнхэн одоо тэр эзэн Чингис ханыхан төр шүтлгийг бол одоо авч бид нар бол ийм тэнгэрийн болоо шүтлгээ бол бид сэргээх хэрэгтэй байхгүй. Сэргээх хэрэгтэй байхгүй. Бид нар өг дээдсийнхэн энэ бол одоо туулж ирсэн энэ бол гайхамшигтай төвхийг их орноо эцэг гэхэн шүтэх хэрэгтэй байхгүй да болно. Тий, эрүүл ухаанаар шүтэх хэрэгтэй. Монголчууд эрүүл ухаан нүүдэлч юугаараа хүн бусдаас ялгаад байсан. Эрүүл ухаанаар. Тэр байхгүй юм бүр тэр тусмаа бол харьяас орж ирсэн энэ шашныг бол одоо ингээд одоо сурталчлаа бүр төрийн хэмжээнд нь бол ингээд авч яваад ер нь бол манай энэ төр бол одоо үндсэндээ бол ялангуяа тэр 1990 оны бол тэр төрийн эргэлтээс хойш эдгээр чинь зүгээр төр гэсэн нэр барьсан ийм бол одоо төр болж тоглож байгаа нэг хэсэг улсууд байгаа. Харин тэгж байна. Тэгж. Тэд нар өөрснийхөө одоо юу гэдгийг энэ бол одоо толгоогоор монголчуудын төлөө монгол улсын төлөө хязгаарч бодож байгаа учраас бол тэд нар одоо бол үндсэндээ монгол улс ч гэсэн ямар замаар яаж бол одоо энэ одоо юунаас гарах уу гэдгийг ч тэд нар мэдэхгүй шүү дээ. Яг гэвэл тэд нар чинь 27 жил бодоогүй байхгүй юм бодоогүй байхгүй.
юм бодохгүй байхгүй хулгай юм яаж бодох юм тэд нар. Хулгай хуйлдаа хийсрээгээл тэгэл явж байгаа шүү дээ. Амьдралын ерөөсөө тэгчлэн өнгөрч байгаа. Хэн болгон мэдчихэж байгаа шүү. Тийм учраас тэд чинь мэдэх юм бол маш бага шүү дээ одоо. Байхгүй. Тэгээ юм хилээд өгөхөөр одоо энэ хүсний зориуд бичээч нар байна. Энэ одоо тусгай албад малбатын энэ хүсэлсэн энэ юмнууд ингээд нэр хаяг байхгүй ингээд худлаа орж ирээ янз янзын юм бичнэ. Ингээд одоо энэ төрөлдөж явж байгаа үннийг ойлгох гэж явж байгаа хүмүүсийг бол маш их хорлж байна. Тийм учраас одоо энэ элдв сайт энтрийн доор бичиж байгаа тэр хүмүүсийн сэтгэлд бол маш болгоомжтой хандах хэрэгтэй гэж би бол одоо энэ сонсогчтой хэлмээр байна. Яагаад гэх юм бол тэр бол зөвхөн хүний сэтгэл биш. Тэрний ард зориудын үйл ажиллагаа байдаг. Юу гэж хэлвэл та нарын сэтгэлд илүү нөлөөлөх үү гэдгийг чинь олон нийтийн мэдээлэл хэрэгслэр бүр бүх энэ хандлт хийчээд тэгээд эцэст нь болохоор энэ хүмүүст ингэж хэлэх юм бол эдгэрийн сэтгэл санааг уруулж чадна, ингэж чадах юм байна гэж байгаа. Тэгээд зориуд сэтгэл бичүүлж байгаа байхгүй юу? Мөнгөтэй тэгээд бүр хөсөөд авсан тусгай оффистай тусгай одоо бүр тэр хүлсний бичээч тэгээд нэртэй ч труулууд гэдэг тийм. Энэ ч бол эдгэрийн ард бол тусгай албад байгаа байхгүй юу? Бүр гадаадын тусгай албад байгаа байхгүй юу? Энийг сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд энийг болохоор бас нэг өөр олон ургалж үзэлтэй хүн энийг бичсэн бай. Нэрэж тийм юм уу эдгээр гэж энэ чинь үнэн гэдэг ганцхан байдаг. Тэгээд бид таны тэр нэг сүүлийн ярьсан ярилцлаган дээр ярилцлагын доор нэг хүн сэтгэлжүүлсэн байсан. Энэ хүн их сүрэг одоо хүн их ууртай хүн энэ гэдэг. Энэ өнөөдрийн тийм ээ энэ хэцүү байдал, энэ ядуур, энэ нэмийг тийм инээж баярлаж одоо эерэг сайхан ааштай ярих юмч боломжгүй. Энэ бол үнэхээр өөрөө хүнд сэдв үнэн гэдэг бол хатуу байдаг. Тийм учраас энийг ингээ ярихаар энэ хүн яагаад инехгүй байгаа. Үгүй тэр инегээд байгаа хүмүүс чинь та нарыг ингээд нэг гараараа хэлээд нөгөө гараараа алаад байна гэдгийг яагаад та нар бодохгүй байгаа гэж би бүр бухимдаад байгаа байхгүй энэ хүмүүсийг. Тийм ер нь бол тийм ээ. Монголчууд бол их тийм лам сэтгэхгүй байхгүй. Лам сэтгэхгүй гэдэг чинь яг чиний тэр яриад байгаа их чинь. Лам сэтгэхгүй. Нэгдүгээр лам. Тийм. Хэзээ ч бол одоо чинь ямар нэгэн имийг өөрчлөлийн амьдралын төлөө бол тэнцээ гэхгүй. Харин зүгээр тэрэнд бол бууж өгдөг одоо чинь юу гэдэг нь дотгошоогоо боддог энэ төр гэж ярьдаг. Энэ бол үнэхээр тийм байж. Тэгээд нэг зовж олсон нэг жоохон юм ламд өргөл барьцаа авчиж өгчөөд би нүглээсээ ангиж ирж ингээд бөөрийнхий мэргүүлээ суугаад байдаг. Энэ тэгэхээр юу ямар учиртай юм. Тэгээд би өөрийгөө гайхаад байгаа. Өрөвдмөр байгаа байхгүй түрүүс. Өрөвдмөр байгаа байхгүй. Ийм юмд итгээд одоо хотл яваад байна гэхээр би бол ерөөсө. Гэтэ мэдээж буддизмын одоо тийм ээ тэн дотор бол одоо авартай сайн сайхан байдаг. Гэхдээ тэрийг бол судалж үзэж тэг шинжлэх ухааны үүднээс хандаж юу нь зөв юу нь буруу байна. Үнэн хутгийг яаж хосон бэ? Бид нарыг ямар аргаар ингэж хамгийн гол нь бол хэрвээ дан ганцхан муу муухай юм болоод бид нар яриад байсан бол ер нь альва юм дээр хинч тэрийг хүлээж тийм учраас бид нар чинь заавал дандаа тэр одоо чинь муу муухай тэр хорлонтой тэр санаагаа дандаа чинь бол ач холбогдол багтай тийм хэн бүхний мэддэг юмнуудыг бол ярьж тэрүүгээр хучдаг, тэрүүгээр далдалдаг, тэрүүгээр нууцалдаг байхгүй дагаал нь. Тэгээд хүмүүс чинь болохдоо тэр чинь өөрт нь бол одоо чинь өөрийнх нь мэддэг хамгийн одоо чинь ач холбогдол багтай тийм үнэнгүүдийг ярихтай зэрэг чинь өөрийнх нь мэддэг юмыг ярихтай зэрэг чинь тэр хүнд бол итгээд эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэр юм бол одоо тэр үнэн юм шиг санагдаад санар саргах байдал нь бол жоохон сулраад ирэхтэй зэрэгэд одоо чинь хамгийн буруу юмыг бол одоо хотлоо гүтгэлгийн юмнуудыг ярьдаг штэ. Яг үнэ. Яг үнэ. Энийг бол хүмүүс байлтын бодоход хэрэгтэй. Ер нь бол баруунд бол одоо чинь бол ядангуяа хүний энэ олон нийтийн сэтгэл зүй бол маш бол өндөр түвшинд судалсан байгаа байхгүй даа. Тийш. Одоо энэ ягаад гэвэл ерөнхийдөө одоогийн бидний энэ одоо чинь ардчлал гэдэг нэрээр манад ороод ирсэн байж байгаа энэ бол капиталист систем дээр бол ганцхан эн чинь бол орчин үеийн боолын систем байхгүй да. Бид нар бол одоо чинь тэр дундад зууны үеийн одоо тэр боолгуудыг гинжилсэн байж байгаа олноор нь бол одоо чинь энэ тавьчид одоо зардаг, наймаадаг хүний зах зээл энэ тэр одоо чинь байдгүй гэж бодоод байгаа. Тэр чинь бүгд өөр хэлбэрээр одоо чинь явж штэ. Өнөөдөр одоо юу гэдгийг Монголын одоо улсууд чинь одоо энэ барууны улс орнууд руу ингээд гараад одоо өөрсдөө бол яваад очиж байгаа байхгүй да. Тэгээ өөртөө боолч шүү дээ. Би ч гэсэн одоо нэг боол нь олчихсон чи сууч шүү дээ. Ягаад гэвэл тэд нар чинь бол мэдчихэж шүү дээ. Энэ өөрийнх нь улс оронд бол амьдрах бололцоогүй болтол нь энэ улс орныг самраад ингээд бослуулчихж байгаа байхгүй юу да. Тэгвэл байхгүй болгочоо тэгээд та нар гараад явсан муусан юмнууд гээд бас тэгээд тэр нь бас хөндлөлтэй байгаа байхгүй юу. Өөртөө бидний амьдралыг байхгүй болгочоод тэгээ одоо
хөөе та нар өөрсдийнхөө хүчээр гадаадад дэд боловсрол эзэмшсэн байна. Одоо та нарыг бид их хооронд чинь аваачна гэд худлаа хурал зөвлөгөө гэдэг зөвгийн өөр мөр гэд би тэр үед бас ухаан сууж эхлэх байсан болохоор ойлгохгүй. Явж очиад бас гин яриад одоо ингэмээр тэгмээр ямар ч үр дүн баг худлаа тэгж байгаа байхгүй дандаа. Бүх юм дүр эсгэлт. Одоо энэ явж байгаа юмуд нь тэгээд юу байхгүй ер нь хүмүүсийг бол өрдөөсөө хүчээр буюу ганцхан хуурс залилдаг л ганц хоёрхан зам байдаг байхгүй. Нэгдүгээр хүмүүсийг бол хүчээр одоо хүчрхийлнэ гэдэг чинь бол заавал бол цэрэг оруулна тэднийг байнгын бол одоо чинь тэр хяналтанд ороо барьж явах шаардлагатай. Тийм учраас бол тэр чинь бол нөгөө талын одоо чинь ард түмэн тэр тухайн нутгийн тэр ард түмнүүдэд бол гадны төрмгийл байна гэдэг нь нүдэн дээр нь харагдаад байдаг байхгүй юу? Тийм учраас тэр чинь байнга бол тэрнээс нь гарах гэж бол байнгын бол бослох тэмцэн үнэн бол одоо гаргадаг. Тэрийг нь мэддэг учраас эдгээр бол хамгийн хямдхан хамгийн одоо чинь үр дүнтэй арга болох зөвхөн бол одоо чинь дээд удирдлагыг нь бол одоо өөртөө элсүүлээд тэднэрээ дамжуулаад тэдний одоо мэдээллийн орон зайг нь бол одоо ингээд олон одоо ургалт үзлэр бим шиг олон одоо чинь юу гэдгийг урд нь 5 байсан бол одоо 50 бол одоо сувгаар юм үздэг болгочоод тэгээд тэрүүгээр нь баригуулаа барьчихж байгаа байхгүй юу хүмүүс. Тэрүүгээр нь тэгээд дандаа ямар ч хүнд ач холбогдолгүй хэрэггүй юм ярьж байгаа байхгүй юу ерөөс. Тэгээд хэрэгтэй юм ярихдээ зэрэг чинь бол одоо чинь яриг ихтэй зэрэг чинь өчнөө олон одоо 1 минутын одоо чинь өчнөө олон 100,000 сая төгрөг бол нэгтгэг мөртлөө бид нар бол одоо чинь энэ олон нийтийн мэдээллийн хэрэгсэл чөлөөтэй гэдэг байгаа үстэй. Гэхдээ тэр ямар нэг чөлөөтэй ярихын тулд бид нар тийм хэмжээний бол мөнгө төлж ярих хүн байна уу? Байхгүй шүү дээ тэр чинь. Тэгээ нэгдүгээрт мөнгө, хоёрдугаарт одоо ингээд нэг юм хилцүүлэг гэдэг юм утгагүй юм явуулаад байна. Нэг галзуу ч юм уу одоо юу ч мэдэхгүй хүнийг суулгачаад тэгээд эсвэл юм мэддэг хүнийг одоо ингээд суулглаа гэж бодоход тэр хоёр тэнэг цэцэн хоёр ер нь тэр хоёр ярих хоорондоо ном хаялцах нь боломж байгаа юу? Яаж байх юм бэ тэр чинь? Тэгээд ер нь ингээд ухаантай юм яриад ингээд зөв юм хэлээд үннийг хэлж өгөхгүй ингээд ингэж байгаа үнний хажууд нэг галзуу тэнэг одоо бүр юм ойлгохгүй нэг гин тэнгийн одоо үгийг илүү чанга одоо бараг тэгж тавьж байгаа байхгүй энэ сувгуудаар тий. Одоо ингээд хамгийн буруу юм яриулаа. Тэгэхээр чинь энэ олон дотроос чинь хин зөв ярьж чинь хин буруу ярьж чинь энэ ард түмэн чинь баримжааг болчихж шээ. Энэ олон ургалж үзлгээд тийм л байд юм байна. Ийм л олон янзаар хүмүүс боддtiin мэн гэж бодоод байгаа байхгүй. Гэтэл үнэн зөв юм ярьж байгаа хүний үгийг тэгж зориуд хөчгөөдүүлж штеп. Яг үнэн тэгж байгаа байхгүй. Тэр чинь бас нэг арга ажиллагаа шүү. Гадны технологи шүү дээ. Энэ бол бүр судлагдсан технологи гэдэг шүү дээ. Тий болороо. Хүмүүс чинь бол юу ч мэдэхгүй учраас бол алинд нь итгэхийгөөч мэдэхгүй болсон байгаа байхгүй. Хинд ч итгэх чадахгүй нэг гэсэн тэр бол үндсэндээ хүн байх тэр эцсийн шинжээ алдчихж байгаа байхгүй юу? Тий нэгдүгээр хоёрдугаар таны нэг нийтлэлтэй болчихж байгаа байхгүй юу? Тий таны нэг нийтлэлтэй байдаг шүү дээ тий. Хүн өөрийнхөө ингээд мэдлэг боловсролын төвшнөөс ганц юм уу хоёрхан шат дээр тий өөрийнхөө ойлголтоос өөрийнхөө бодол санаас ганц хоёрхан шат дээр байгаа тэр л хүнийг ойлгож чаддаг гэж. Тэгэхээр энэ боловсролын төвшнийг зориуд унагсан энэ бүх одоо энэ хэвлэлийн мэдээллийг ингэж гартаа авч энэ янз янзын одоо энэ хэрэггүй шоу энэ хүмүүсийн ёс суртахуун залуучуудын юм ингэж эвдэж хайснараа нэгдүгээрт бол эхлээд хүмүүсийн суур мэдлэг одоо хүмүүжил боловсрол ингэ нэмэгдчихэж байгаа. Дээрэс нь энэ олон сувгаар ийм хачин хэрэгтэй иргүй юм явуулаад тэр дунд зөв юм ярьж байгаа буруу юм ярьж байгаа хүмүүсийн энэ хооронд нь ингэ зориуд холиод ингэ хайчгаа тэр дутуу нэмгэн мэдлэгтэй тэр одоо юм мэдхгүй одоо болцсон энэ хүмүүс чинь зөвхөн өөрөөсөө нэг хоёрхан шат дээр байгаа хүний үйл тэр хүнд үний юм шиг зөв юм шиг ойлгогдож байгаа байхгүй. Тэгээд тэрнээс дээшээ юм ярихаар угаасаа бүр үндэс байхгүй юу ч мэдэхгүй болохоор энэ ямар сони энэ ер нь эрс үзэлтэй амар хүн бэ гэдэг байгаа байхгүй. Юуных нь амар байдгийг юунаас айсыг та нар улс орны чинь хорлоод сүнөөгөөд гадныхантаа нийлээд луурдээд худлаа инээгээд энэ амлаад байгаа хүмүүсээс айгаач үний юм ярьж байгаа хүнээс айжхахаа оронд би тэгж хэлмээр байгаа. Би бүр тэгж сэтгэл гэсэн тэр юуны доор юу яа бохомдол төрөө юм байдаг шүү. Ер нь одоо жишээ нь одоо сөрөг юм ярьлаа одоо чинь эрэг юм яри би эрэг юм бол сөрөг юм сонсож чадахгүй энэ төр гэдэг байгаа энэ улсууд чинь нөгөө Монголын ард түмэн бол энийг оноод хэлсэн үг гэдэг байхгүй. Нөгөө тэнгийн дотор амгалан гэдэг тийм үү. Тэр хүн юм мэдэхгүй байх нь тэр амар байхгүй. Мэдэхгүй учраас ямар нэг юм одоо юу гэдэг зовнихгүй ирээдүйн хооштой зовнихгүй. Үгүй бол наадчилтаа бас айгуу тийм одоо юу гэдэг адууслаг тийм болоо чанар байхгүй.
Ер нь бол Гэтэ наад чи бусад бол чинь адгуусан амьтнаас юугаар ялгаатай гэдэг чинь хүн заавал ирээдүйн төлөө өөрөө заминдаг байхгүй юу? Тэгвэл наад үг чинь араа болорхоо. Наад үг чинь шүү дээ бас их эртээр үеийн сайхан цагийн үг байна. Тэнгийн дотор амгалан гэж одоо шүү дээ тэнэг байх тусан заяа. Амгалан байх ямар ч боломжгүй. Чи одоохондоо ингээд юм мэдгүйгээр ингээд урдхаа хийгээд явж байгаа ч гэсэн юм шүү дээ. Энэ хуурам мэхлэлт одоо энэ аюултай энэ орчин нийгэм энэ улс орон ингэж хэцүүдж байгаа эн чинь эргүүлээд чамайг цохино. Амьдралд чинь бүх талаар нөлөөлнө. Тэгэхээр чи бол амгалан байх ямар ч үнц байхгүй. Тийм учраас бид нар би бол хүмүүст тэгж хэлмээр байна. Чи тэнэг байгаад амгалан байгаад өөрөө хувиа хичээгээд явах ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл улс чинь ингээд ийм байдалтай цаашаа удаан үргэлжлэх юм бол хинт ч амгалан байх боломж байхгүй. Тэр үедээ энэ хулгайч дөрвчтэй хүртэл ямар ч ирээдүй байхгүй. Ямар ч ирээдүй байхгүй. Ер нь бол ямар дуусна гэж бодож чинь. Тийм учраас бид нар угаасаа тий. Манай одоо энэ олигархууд бол бас ойлгох хэрэгтэй байхгүй. Ямар нэгэн бол тусгаар тогтносон хүчрхэг улсал байхгүй бол тэдний тэр бол одоо чинь энэ ард түмнээсээ бол одоо булаан авсан, шулан авсан энэ хөрөнгө бол ямар ч үнцэнэгүй байдаг гэдгийг. Тэдний чинь бол тэгээд бусдад болоолгаал дуусна шүү. Гадны нэг бол одоо чинь одоо нэг нөхөр болоолгаал дуусах байхгүй тийм. Тийм шүү. Одоо эдгээр офшорт авчид хийцэн байл гэж эдгээр офшороос мөнгө авч чадахгүй шүү дээ. Өгөхгүй байхгүй. Чадахгүй байхгүй тийм. Өгөхгүй. Санин ийм одоо боломжгүй юмнуудыг бол ингээд тавиад одоо чинь эдгээр одоо зэр ард түмний онц зөвлөлчлөө нэг юм ингээд яригдаад энийг гайхаад байгаа байхгүй. Тэгээд тэднэрүүд бол одоо Монголын бусад бүх юмнууд нь таалагдчихл байгаа юм байна та. Бусад одоо чинь бол манай бол энэ боловсролын системийг унгацсан одоо энэ эрүүл мэндийн системийг унгацсан бүх одоо манай энэ уул уурхайг бол ингээд бол тон дээрэмдээд ингээд талаа хийцэн байж байгаа. Гэхдээ тэр чинь ингээд байна. Ганцхан бол одоо бид нарт бол ганцхан одоо ардчлалын ганцхан таалагдахгүй юм офшорт байж байгаа мөнгө л гэж бодоод. Тэр үгээ ингээд байна шүү дээ. Офшортоо мөнгө чинь авчирч байгаа тэгээд өрөө төлөөд тэгээд ингээд бүх юмаа цагаанаар их гэж яриад байна шүү дээ. Манайхан ч амар гин. Хойлоо энийг жоохон гүнзгийрлээд яриа. Яа тэгэхээр угаасаа тийм капиталист систем чи өөрөө одоо хөгжлийнхаа явцад яаж одоо илүү нарийн аргаар шулж мөлчих вэ гэсэн арга боловсруулад эдний нэг нь бол офшор байсан. Тийм? Тэгээд энэ офшор маань өөрөө барууныхны өөрсдийнх нь энэ барууны одоо санхүүгийн элитүүдийн энэ одоо хаад ноёдын одоо угсаа энэ дамжсан энэ хүмүүс чинь санхүүгийн элитүүдтэйгээ нийлээд ингээд далд засаглал бий болгосон гэдэг одоо энэ орчин үеийн эрдэмтэд судлаачид ярьж штэ капитализмын мөн чанар юу юм бэ? Яагаад заавал энэ капитализм муу гэд буруу гэд яана гэхэр чинь энэ капиталист систем чинь өөрөө ерөөсөө хамж чадахгүйгээр бусад одоо улс орнуудын ард түмний бүх юмыг ингэж сорж мөлчиж өөрөө амьд байж байгаа учраас тэр одоо элитүүдийн өөрсдийнх нь тэр одоо цаад санаа зорилготой хүрэх тэр арга хэрэгс нь болохоор улс үндэстэн хамаарахгүйгээр тэдний дээр нууцаар одоо далд юм засаглал тогтоож иж бусад бүх улс үндэстнүүдийн улс төрчид одоо энэ бүх одоо засаг төрийн эрх мэдэлт далдуур одоо ингэж нөлөөлж иж тийм ээ. Тэгжээж энэ одоо бүх эдийн засгийн аргаар санхүүгийн аргаар янз янзын үндэстэн намсан корпорациудын гэрээ хэлцэл тэгээд энэний аргаар ингэж шуулж мүлжиж ингэж байдаг. Тийм учраас улс үндэстний өөрсдийнх нь эрх ашгийг заавал зөрчих хэрэгтэй болдог. Капитализм өөрөө. Тэгээд энэ улс өөрсдийнхээ тэр одоо далдуур хяналт тогтоосон өөрсдийнхээ тавьсан энэ улс төрчид энэ дотоодын олигархуудаар дамжуулаад бүх юмыг нь тунуулж одоо хулгайлуулж дээрэмдүүлж офшортоо өөрсдийнхөө офшорт гаргачаад тэгээд та түрүүнийхээ нэг ярилцлаганд ярьжсэн шүү дээ. Нүүбийн конвенцэд нь хүртэл офшорын тухай конвенцэд нь хүртэл юунд нь баримт бичигт нь хүртэл энийг дайчлан хурааж авнаа. Хэрвээ буруу аргаар орж ирсэн юм дайчлан хурааж авнаа гэсэн байдаг болохоос тухайн алдсан улс оронд нь эргүүлж өгнө гэсэн нэг үг өсгөж байхгүй гэж найддаг шүү дээ. Тэгэхээр эн чинь өөрөө асар том залин одоо аимшигтай том дээрмийн нэг хэсэг байгаа. Гэтэл тийм ээ. Манайхны одоо ингээд улсуудын тэр яриад байгаа нь офшорын тухай мэдээлэлүүд тэг одоо ярьж байгаа тэр бол өнцөг тэр юмыг сонсохоор үнэхээр нэр харамсмаар байдаг л та. Ер нь бол одоо би олон удаагийн ярилцлаган дээр бол офшоруудын тухай бол ярьсан шүү дээ. Ер нь бол офшор гэдэг чинь бол энэ хэл хавхуулаас бол одоо тий хэл хавхуул өгч бол энэ татвараас бол зугатаж тий манай улсыг бол байнгын бол одоо чинь мөнгөний дутагдлалд оруулж байх
Тэгээд ер нь энэ засгийн газруудыг ямар ч засгийн газар гарч ирсэн бол түүнийг бол заавал хөрөнгө мөрөнгөний дутагдалд бол одоо чинь шахаж хийж мөн гаднаас зээл авах, гарцаагүй зээл авахын байдал руу түлхэж байх гэсэн энэ л бол арга ажиллагаанууд шүү дээ. Тий яг үнэ. Ер нь офшор эзэмшигч нарыг бол одоо чинь одоо сүүлийн үеийн одоо чинь ялангуяа Оросд болж байгаа одоо энэ сонгуулийн одоо энэ үйл явцаас ингээд харахад бол ганцхан бол манайхан одоо тэрийнхэндээ олдоохондоо олж хараагүй байгаа. Тэрний юу гэдэг зэрэг чинь офшорт бол одоо ингээд Америкийн одоо чинь барууны одоо энэ офшоруудад мөнгө гаргацсан байж байгаа. Энэ эрх баригчдын чинь тэр офшорт байгаа мөнгөөр нь дамжуулаад эдгээр чинь барьцаалчихж байгаа байхгүй да. Тийм шүү дээ. Дарамт үзүүлээд байгаа байхгүй. Шахалт үзүүлээд. Тэднэрээр далдуур шантаажлаа тий. Дамжуулаад бол Монголд бол чинь хор уршигтай үйл ажиллагаанууд тэдний гараар хийлгээд байгаа байхгүй. Тийм шүү дээ. Бүх бодлого шийдвэр энэ бүх юмнууд чинь дандаа тэгж явж шүү дээ тий. Тийм учраас бол ердөөсөө биднэрт бол ойлгох хэрэгтэй. Нэгдүгürt бол офшорт гарсан энэ мөнгө бол одоо чинь энэ Британий нэг одоо ихэнх нь Британийн эзэмшилд байдаг. Нэг 60-70 бол офшор цэгт одоо энэ арлууд байдаг гэж ирсэн шүү дээ. Энэ арлууд бол одоо тэр нөгөө тэр хөсний цэргүүдээр бол одоо хамгаалуулсан тий. Тэгээд зөвхөн бол одоо чинь Британд хамаагүй юм шиг мөртлөө тэнд тэр арал дээр бол банк байгуулад тэр арал дээр бол мөнгө автар тэр банкнд хийж байгаа хүмүүсийн тэр мөнгийг хэрэгжилж байгаа тэрийг завшиж байгаа тэр бүх усууд нь Британийн иргэд байгаа байхгүй юу өнөөдөр бол тий байсан байхгүй юу. Тэгээд тэд нар нь болохтой зэрэг чинь бол тэрийг бол одоо чинь энэ барууны орнууд маш сайн бол ашигладаг. Тэгээд тэр офшор эзэмшигч нарыг бол офшор дах дансан дах мөнгөөр нь тэнд бол худалдан авсан байж байгаа үл хөдлөх хөрөнгөөр нь мөн тэнд бол аваачид суулгасан байж байгаа тэр ихнэр хүүхдүүдээр нь шантаажладаг байхгүй да. Тэдний хэл хахуулаар нь тэгээд тэдний бол тэднэрээ дамжуулаад Монгол улсыг бол эрхшээлтэй улам гүн үнцгий хийж бол байнгын бол одоо чинь энэ өнөөгийн одоо энэ аимшигтай байдал барьж явах гэсэн энэ бодлогыг тэдний тэгж явуулаад байгааг бид нар олж харах хэрэгтэй байхгүй да. Бид нар тэрний эсрэг тэмцэх хэрэгтэй байхгүй да. Ер нь бол одоо чинь өнөөгийн одоо чинь та нар бол харж байгаа шүү дээ. Одоогийн өнөөгийн неолиберал одоо чинь одоо үлс сурталчд байна шүү дээ. Одоо би яг нэрийг хэлээд яг гэхдээ хүмүүс ер нь бүгдээр ойлгож байгаа. Одоо тэр шилдэг нийтлэлчд гэсэн бол ийм баг зүйлс. Баабар тий. Хөсний одоо чинь сурталхуулагч нар шүү дээ. Тэгээд өнөөдрийн одоо неолиберал чинь одоо энэ эрх баригчдын ард бол барууныхан ялангуяа бол Америкийн нэгдсэн улс Английн олигарх бүлэглэлүүд нь банк сангууд байгаа учраас одоо манангийнхан одоо бүр ингээд бүр бага хуулаад хайцсан юм ирээ цэрэг ажиллаж байгаа. Тэгээд бүгд харж байгаа. Гэхдээ бол нөгөөдөл нь бол одоо чинь энэ урагч нарыг зөвхөн ашиглаад хайна гэдгийг бол тэд нар бас ойлгох хэрэгтэй байхгүй. Тий. Тэгээд одоо энэ сүүлийн үед янз янзын Panama Papers гэдэг одоо янз янзын офшорчдын нууц дансыг илчлэлээ гэдэг энэ үйл ажиллагаа маань хүртэл өөрөө эргүүлээд хаанаас зохион байгуулалттай юу болж байгаа тухай бас янз янзын нэвтрүүлэг тэгээд судалгааны ажлууд гарсан байна л та. Тэгээд олон улсын эрен сурвалж сэтгүүлчдийн консорциум гэдэг энэ байгууллагын ард хэн байна тий. Ер нь бол энэ барууны энэ санхүүгийн элитүүд одоо нэг нэгнийхээ энэ одоо офшор бүсэд байгаа тэр мөнгийг хинийхэн талд илүү их байх уу гэсэн тийм тэмцэл бас явж байгаа юм байна. Америк бол жишээлбэл одоо өөрийнхөө офшор болон оншор бүсүүдэд хөрөнгө баялаг татахын тулд зориуд одоо бусад жижиг арлуудын тэр юуг одоо илчилдэг юм уу тийм бас ажиллагаа явуулсан байна ч гэдэг юм уу. Янз янз юм дээр энэ талаар манайхан тий юу ч судлахгүй мөртлөө ингээд юм гиний юм яриад байгаа нь эмгэнэлтэй байгаа байхгүй. Өнөөдөр бол одоо чинь Америкийн нэгдсэн улсын холбооны зөвхөн засгийн газрынх нь өр 22 их $80 гэдгийг бол хүн мэдчихэж байгаа тийм биз. Хэрвээ зөвхөн засгийн газрынх нь өрн дээр Америкийн компаниудын Америкийн тэр бол одоо чинь тэр гэр бүлүүдийн Америкийн бол олон одоо жишээ нь энэ байгууллагуудын авсан өрийг нэмдэм бол үндсэндээ 200 их $80 байгаа байхгүй юу? Солонгоч төсөөл үстэй 200 их $80 бол тэд нэгэнт аваад идээд одоо жишээ нь бол өөрөө үрдсэн байгаа байхгүй юу? Аваад идээд ашиглаад өөрөө дууссан байхгүй. Тийм учраас чинь тэд нар бол одоо зөвхөн эннийхэн бол одоо чинь тэр хүүгийн төлөх ийм боломжгүй ердөөсөө өнөө маргаашгүй тэнд бол энэ санхүүгийн пирамид нь нуран унахад бэлэн болцсон учраас чинь тэд нар одоо урд нь бол Британийн эзэмшилд байсан энэ одоо тэр офшор арлуудад зайс
одоо хураагдсан бай, одоо хоригдлогдсон байсан энэ мөнгнүүдийг татан авахын тулд тэр ийм тусгай үйл ажиллагаа явуулж байгаа байхгүй юу? Энэ чинь тагнуудын тусгай үйл ажиллагаа байхгүй юу? Тэгээ тусгай албатын үйл ажиллагаа гэсэн шүү дээ. Олон улсын бол одоо 90 сургуулах сэтгүүлчдийн консорциум гэдэг чинь бол Вашингтонд байрладаг олон улсын валютын сан дэлхийн банктай бол ойролцоо бараг 1 гудамжийн байрладаг ийм байгууллага шүү дээ. Тэгээ тэр байгууллага нь бол одоо чинь барууны олон бол одоо энэ сангуудаас бол одоо чинь санхүүждэг тийм биз? Тэрэн дотор бол одоо чинь Фордын сан, Соросын сан бол голсон санхүүжилдэг байгууллага. Тийш дээ. Тэгээд энэ ер нь бол зүгээр энд бол энэтэй холбогдуулаад ингээд хэлэхэд энэ ер нь бол энэ барууны бол энэ буйны сангууд гэж бол манайхан ярьдаг штеп бичдэг. Энэ бол дотоодын офшорууд нөхгүй да. Тий. Дотоодын офшорууд гэдэг чинь татвар төлдөггүй тийм зориудын тийм штеп. Тийм учраас чинь одоо ялангуяа одоо юу гэдгийг энэ том сангууд гэдэг чинь одоо зөвхөн тэр бол том их мөнгөтэй хүн чинь Америкийн одоо чинь бүх энэ эдийн засгаас бол одоо Америкийн иргэд дээрээс Америкийн бол одоо энэ улс дээрээс ашиг олцсон гэрнэ Америктай бол татвараа төлөхгүйгээд тэгээд ингээд Америкийн тэр нэг лоббидж гаргасан хуулийнхаа дагуу одоо энэ буйны одоо ийм сан гэд бүртгүүлчихэж байгаа шүү дээ. Тэгээд тэр бол байгууллагууд чинь бол буйны сан гэсэн мөртлөө бол тэр олж байгаа бол тэр сангуу сан бол цанд хоригдлогдсон тэр мөнгө бол цаашдаа эргээд бол улам их мөнгө хийгээд байгаа. Гэтэ тэр мөнгөнийхөө өчүүхэн хэсгийг бол зүгээр буйны юмд зарцуулж байгаа мэтэр байхгүй даа. Тэгээд дандаа гоё одоо нэр өгчөө тэгээд төр эргэлт мэргэлт янз янзын болохгүй мэдээ дандаа санхүүжүүлдэг. Дандаа тэд нар санхүүжүүлдэг байхгүй тэд чинь. Соросын сан бол тэгсэн шүү дээ. Украинд болсон төрийн эргэлттэй асар их холбоотой гэж зөндөө мэдээлэл гарч ирсэн. Манайхан дээр юусэн яриаггүй. Тий, олон улсын одоо энэ 90 сурлаас одоо энэ сэтгүүлчдийн консорциум гэдэг бол энэ бол байгууллагын ийм одоо түрүүчийн чиний хэлдэг одоо Панамын бол одоо бичиг баримтууд мөн тэрний дараа бол нөгөө диважин гэдэг чинь одоо татваргүй бүсүүдийг диважин гэдэг чинь татваргүй бүсүүдийн одоо чинь тэр одоо бичиг баримтууд гэсэн ийм бол шатараалсан ийм тусгай ажиллагаа явуулсны үр дүнд бол өнөөдрийн байдлаар бол Америкийн нэгдсэн улс дэлхийн хамгийн том офшор улс болон хувирж байгаа байхгүй да. Өнөөдөр бол энэ Британи тэгээд энэ бусад бол капиталист улсуудын одоо энэ офшороос зугтсан тий одоо тэр тийм шүү дээ зориуд үргэлэг хийж байгаа байхгүй үргэлэг хийж айлгаж тий тэгэхээр чи одоо бид нар Панам гэх мэтчлийн юм аюултай тий ингээд мэдээлэл алдчихдаг газар байхгүй илүү найдвартай Америк руу бүгд ингээд өргөж байгаа байхгүй тий одоо чи Невада энэ Хойд Дакота гэсэн Америкийн юм офшор мужууд чинь хэдэн 100 мянган компаниуд бүртгүүлж байгаа байхгүй. Тэгээд тийшээ авч мөнгө хийж байгаа байхгүй даа. Харин яг тийм үйл ажиллагаа болсон байсан. Иймээс бол чинь тэрний одоо чинь манайхны бол саяхан тэр нөгөө офшорыг илчилж байна. Тэгэл одоо бусад улсууд Америк бол мөн Их Британи бол одоо чинь офшорын эсрэг тэмцэж байна гэдэг байгаа. Энэ бол зөвхөн бол хоосон жижиглэл юм зүгээр нэг ирээцээр юм явуулдаг байхгүй даа. Тэгэхээс бол тэд бол одоо чинь тэр одоо офшорт гаргасан одоо чинь тэр хэл хавхуулын одоо замаар гарсан мөн одоо чинь лойрын бол одоо замаар гарсан эсвэл бол одоо чинь олсон орлогоосоо татвараас цухтан гарсан энэ мөнгийг тэнд бол илрүүлээч гэсэн тухайн тэр бол алдсан улсад нь буцааж өгөх ямар ч үүрэг хүлээдэг байхгүй даа. Харин тийм. Манайхан буцааж аавна гэж яриад байгаа. Энийг энэ мөнгийг завшихын тулд өөртөө ганцхан хэрэг бүрдүүлж байгаа байхгүй. Өөртөө хурааж авахын тулд гэж байна. Хууль бусаар орж ирсэн гэдгийг л нотлох хэрэгтэй байхгүй юу? Нотлуулж яад. Тэгээд өөртөө чинь хурааж авах гэдэг дайч хурааж авах гэдэг шүү дээ тийм. Ялангуяа тэр нөгөө Швейцар яваад байсан тэр улсууд чинь тим имижлийг нь хийж өгөөд яваад байгаа байхгүй юу? Гэхдээ харин тэгээд тэр чинь одоо хэлэхээр өө өстө нэр тэмцэж байгаа хүмүүсээгээ ингээд үгүйсгээд байна гэж яриад байгаа байхгүй. Үгүй чи тэмцэлтэй зөв тэмцэлтэй юмныхаа учрыг олж тэмцэлтэй хамгийн гол нь тэр чинь хэлж өгөх гээд байж хамгийн гол энийгээ зөв тэмцэцгээе хэдүүлээ гэж ярьж байгаа болохоос тэмцэх хэрэггүй эн чинь найдваргүй гэж байгаа юм огт биш байхгүй. Тэрнээс гадна энэ Бачулангой тантай нэг мэтгэлцээнд орохдоо тэгж хэлээдсэн. Чи одоо ингээд бараг л энэ дэлхийн том илүүдтэй л бараг тэмцэх гээд байгаа юм уу тий? Ер нь бол ингээд бүх юм найдваргүй юм шиг чи яриад байна гэж зориуд ингээд мушгаадсан байхгүй. Тэн дээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр манайхан ч гэсэн ингэж ойлгоод байгаа. Ер нь тэмцлээ зөв хийн гэхээр энэ одоо болор болдгоо ч юм уу энэ хүмүүс одоо энэ дэлхийн санхүүгийн илүүдтэй тэмцүүлэх гээд байгаа юм уу хаашаа ингэж ойлгож байгаа. Үгүй шүү дээ. Тэр одоо энэ санхүүгийн энэ колоничлол энэ бүх байдлаас бид нар яаж гарах вэ? Тэр нийгмийн зохион байгуулалт, улс төрийн зохион байгуулалт тэр өөрсдийн улс орноо хамгаалах тэр одоо систем ямар байх вэ гэдгийг зохион байгуулалт үйл ажиллагаа бүх одоо өөрсдийнхөө
одоо улсын энэ дотоодын бодит байдлыг одоо юу гэдэг сайжруулах тэр ажиллагаа маань өөрөө тэмцэл шүү дээ, тийм ээ. Тиймээс биш бид нэр одоо элитүүдийн эсрэг бариад та нар юм тэмцгээд байгаа юм биш шүү дээ. Тэгэхээр одоо тэгж ойлгож байгаа хүмүүс өтлөө шүү дээ. Хаашаа та нар тэгээд тэд нар бол өнөөдөр бол Монгол улсад байхгүй байгаа. Тийм ээ. Тэд нар бол Монгол улсад байхгүй. Гэвч бидний ихэнх нь бидний дотор байж байгаа урвагч нар мөн бидний дотор бол байж байгаа энэ гинэн тэнгүүд чинь тэдний өмнөөс нь тэр ажлыг хийж өгöd байгаа байхгүй даа. Харин энийг л бид нар хуурчдаг байхгүй да. Бид нар энийг л хийхгүй байна харин тийм. Бид нар чинь бол энийг одоо юу гэдгийг бид нар чинь өөрснөө бол тэдний өмнөөс нь одоо өөрснийгөө шулаад тэднэрт өөрснөө эндээсээ бол мөнгө хөрөнгө өөрснөө тийш шилжүүлээд байгаа байхгүй да. Харин тэрийг л болчих хэрэгтэй байхгүй да. Болохгүй харин тэгээд би бүр аргаа ороод тэр тэнгийн аюул гээд бүр нэг нийтлэл бичиж таны вебсайтн дээр тавьсан шүү дээ. Тэгээд тэнэг хүн одоо тэгээд дуугаа байдаг болоосоо ийм ухар мөчөд хүмүүс одоо зүгээр залхахгүй байдаг болоосоо гэж үртэл ийм үг байна. Та нар юмаа ойлгохгүйгээр битгий эргүүлээд үр дүн илүү хор нөлөөтэй юм хийгээд байгаа чи эхлээд уучраа сайн ойлгоод зөв тэмцэцгээе гэж ярьж байгаа шүү дээ. Тийм үстэй. Одоо ингээд сүүлийн үед бол ингээд яригдчихэж байгаа нөгөө нэг иргэний хөдөлгөөнүүд гэдэр гэж ярьсан. Иргэний хөдөлгөөнүүд иргэний хөдөлгөөн гэж бол чухам яг иргэний одоо нийгэм гэж юу гэдгийг бол тэд нар сайн мэдэхгүй байгаа байхгүй юу. Иргэний нийгэм гэдэг чинь шал ондоо нийгмийн дотор бий болгоцсон байж байгаа хэсэг бүлэг санхүүгийн бол одоо чинь энэ засгийн эрх мэдлийн төлөө бол одоо чинь шал өөр зорилготой ард түмнээс шал ондоо зорилготой тусгай зорилготой хэсэг улсуудын энэ нэгдлийг иргэний нийгэм гэдэг байхгүй. Тэдний бол одоо чинь явуулж байгаа энэ бол иргэний хөдөлгөөний одоо юг одоо Монголын бол үндэсний бол одоо жишээ нь одоо энэ чөлөөлөх хөдөлгөөнтэй холбох гол тэд нар ижлэхэн энэ хоёрын хооронд нь бол нэг тийм одоо тэнцвүүгийн тэмдэг тавих гээд орлоодтоод байгаа нөхдүүд бол байна л та. Тэгвэл зэрэг чинь хамгийн гол нь юм байхгүй. Тэд нар бол тэмцэнэ гэдэг байгаа. Ямиг өөрчлөнө гэдэг байгаа бол тэртээ өөрчлөхийг нь бол тэднэргүй долоон болжин далжин чавганц ч гэсэн мэдж байгаа ойлгож байгаа. Тэр хүн бол мэдэхгүй байлаа гэж чинь тэр хүний одоо чинь өдөр тутмын амьдрал нь тэр хүнд харуулж байгаа байхгүй. Энийг өөрчлөхгүй бол энэ амьдрал бол үнэхээр бол өдөр их тусам 7 нэг өнгөрөх тусам бол дордоод байна гэдгийг харагдаж байгаа байхгүй да. А гэхдээ бид нар бол юу өөрчлөх гээд байгаа, яаж өөрчлөх гээд байгаа энэ системийг гэдгийг энэ тухай ярьдаггүй байхгүй юу? Өөрчлөх хэрэгтэй гэдэг. Одоо чинь бол тэр бол одоо энэ офшорын эсрэг тэмцэж байгаа улсууд чинь өөрчлөх хэрэгтэй зүгээр дэрдээс ингэ самар. Гүү тэд нар чинь бүр ингэж яриад байгаа. Арчлыг шинээр зөв байгуулна гэж ярьж байгаа шүү дээ. Хөөе болооргүй. Энэ бол тэнэглэл байна. Гүү тэр чинь бүр би тэнэглэж биш. Би бол тэрийг зориудын ажиллагаа гэж харж байгаа. Би бол тэдэрийг бол яг гоо тэр дотор нь зүгээр дагаа явж байгаа үед юм мэдэхгүй хүмүүсийг хэлээгүй л дээ. Тэр бачилгонгоо явал тэгж хэлээд байгаа шүү дээ. Ер нь тэдний тэр талбай дээр ярьжсэн үгийг би анхааралтай бүр дахин сонссон байхгүй. Яг юуг цохож яриад байна гэж. Тэгэхэд ер нь бол энэ арчил гэдэг чинь бол зөв. Санаа тийм байгаа байхгүй. Энэ одоогийн төрөлд гарсан байгаа энэ усуд бол арчлыг буруу байгуулчихад байгаа. А одоо бол бид нар энэ офшорынхантай хариуцлага тооцоолаад гэдэг байна шүү дээ. Клөөрчин гар нь өөрөөр нь бариулна, өөрөөр нь шоронд дийлгэн, өөрөөр нь хариуцлага тооцоолно гэж яриад байна шүү дээ. Энэ чинь бол худлаа тоглолт байхгүй. Нэгдүгээр, хоёрдугаар арчлыг дахиад шинээр байгуулна гэдэг байна. Арчил өөрөө эн чинь арга хэрэгсэл гэдгийг энэ эрдэмтэн судлаачид энэ барууныхан ч өөрсдөө бичсэн байна. Тэгээ тэрийгэ мэдэхгүй барууныг шүтээд байгаа. Тэгсэн үстэй барууныхаа жинхэнэ судлаачдын эрдэмтдийн юм санагцснараа яриад байгаа байхгүй. Гэхдээ тэгээ харин тэрүүгээрээ тэмцэл хийж байгаа Монголын ард түмнийг хорлоод байна шүү дээ. Одоо тэгээ дахиад хорлоод байгаа байхгүй. Тэгэхээр чи нөгөөдөө чинь тайвшраад тэнд хүмүүс тэмцээд байна. Монгол улс сайхан болох гээд байгаа юм байна. Тэгээ зүгээр яваад байгаа байхгүй. Гэтэл энэ улс улам доош ороод улам хэцүү байдалд ороод байна шүү дээ. Тийм учраас би ингээд одоо тантай бүр ам уралдаад яриад уучлаарай. Таньэрч баг яриулахгүй бухимдлаа илэрхийлээ уучлаарай. Гэхдээ бол яг одоо энэ бүхнийг бас адилхан одоо ингээд хараад нэгж байгаа хүний хувьд одоо бас өөрийнхөө санаалуудыг хэлчихээ л та. Тэрнээс гадна болоороо танаас бас дараагийн асуултанд оръё. Энэ саяхан нэг Европын холбоо түүхэндээ анх удаа офшор бүсүүдийн нэрсэг багтаасан харж гсалтыг зарласан гэж одоо ингээд тэрэнд нь 17 улс багтсан чинь нэг нь Монгол болчлоо гэж шууглаа. Европын холбоо тийм ээ офшор бүсүүдийг анх удаа офшор бүсүүдийн нэрсэг багтаасан тийм харж гсалт гаргасан гэж байна. За тэрэнд нь 17 улс багтсны нэг нь Монгол. За тэгээ BBC агентлаг. За Их Британийн BBC агентлагийн мэдээж байгаа. Энэ харж гсалтанд тэ ороосон орнуудыг тухайн улсын татварын орчны ил тод байдал. Тэгээ татварын хувь хэмжээ нь гадны этгээдүүдийн сонирхлыг татах чадвартай эсэх зэргээр нь үнэлсэн гэж тэмж бичсэн байна. Тэгээд бас BBC агентлагийн бичсэн дотор Европын холбооны татварын стандарттай хэр зэрэг нийцэх нөхцөлийг харж үзчихээж
ийм одоо жагсаалтанд энэ улсуудыг орууллаа гэсэн байна л та. Тэгээд цаашлаад хар жагсаалтанд орсон орнууд юуны өмнө Европын санхүүгийн зах зээлд хандах ирэхгүй болно. Мөн энэ одоо 47 орныг багтаасан тийм watch list гэсэн тийм одоо жагсаалт гаргасан. Тэгээ Европын татварын стандартыг удахгүй дагах амлалт өгöd байгаа орнуудын жагсаалтыг бас гаргасан. Тэгээд энэ орнуудыг татварын системд өөрчлөлт хийх явцыг хэсэг хугацаанд хардсан гэж байгаа. Тэгээд өөрчлөлт хийж чадах юм бол жагсаалтаас гаргаж чадахгүй бол одоо зөвхөн хар жагсаалт руу шилжүүлнэ гэдэг. Тэгвэл зарлахыг явуулсан. Их Британийн. За тэгээд одоо манай улсын энэ одоо улс төрчид бизнесийн олигархуудаар одоо хамаг баялагын маань ингээд хулгайлуулчихлаа. Тэгээд өөрсдийнхөө офшор банкуд байлуулсан. Одоо яагаад манай улсыг офшор улс гэж хар жагсаалтанд оруулаад байгаа юм бол та нэг энэ талаар. Гэхдээ ер нь бол зүгээр энийг ингээд харахад тэд нар бол ямар нэгэн улсад бол заавал юм нэг тийм зүгээр юм проблемыг одоо зохиомжоор бий болгодог байхгүй юу? Одоо манай улсыг бол зохиомжоор бий болгочлаа шүү дээ. Одоо чинь нөгөө тэр нэг хар жагсаалт гэдэг юм чинь энэ чинь бол манай улсыг нөгөө би дээр түрүү ярьжсэн энэ чинь шантажийн нэг хэлбэр байхгүй юу? Яг энэ шантажигаа бол одоо манайхан одоо энэ жагсаалтаас нь гарахын тулд чинь заавал бид нар өөр нэг одоо чинь шал өөр нэг юмар бол бидний ард түмний бол арх ударгаар энэ улс төрчтэй энэ бол одоо санхүүгийн бол энэ том албан тушаалтангууд ярьж өөр бол булт хийх гээд байгаа байхгүй да олно. Харин ойлгож байна. Хоёрдугаар бол ер нь Европын холбооны тэр татварын стандарт бол энэ бол Аз тийм Монгол улсад ер нь ямар хамаатай гэж бид нар бол харж байгаа. Гэхдээ бол энэ дээр бол би тэгж харахгүй. Энэ бол одоо бид нар 1990 оноос хойш бол Европын холбооны чинь барууны ялангуяа Европын холбоо гэдэг чинь барууны хэдхэн улсууд байж байгаа. Мөн тэрний дотор бол хамгийн гол бол одоо чинь энэ одоо юу гэдэг энэ одоо ардчил одоо чинь хүний эрх одоо юу л өөр энэ бүх бол одоо чинь одоо уриал оозонгуудыг хамгийн их ашиглаж бол дэлхий дээр бол одоо чинь дэлхийн ганц бол цагдаа хийж байгаа Америкийн нэгдсэн улс тийм үү? Тэгж. Тэр улсууд чинь бол одоо чинь яг энэ одоо бид нарыг нөгөө 90 оноос хойш бол одоо чинь тусгаар тогтнолыг нь бүрэн устгаад Монгол улс гэдгийг устгацсан байгаагийн энэ бол өөрснийхөө бол одоо чинь нэг хязгаар одоо чинь харьяа нутаг юм шиг бид нар хандж байгааг бид нар анзаарах хэрэгтэй байхгүй юу? Харин тэгээд тэр Европын татварын стандартыг дагах амлалт аавна гэдэг чинь юу хэлж байна? Та нар бол маш их юм төлөө. Одоо энэ арт түмчин бүрээс та түрүү хэлжсэн чинь арсын хуулгах дээр ийм юм тулгаж байна. Хамгийн гол тэнд чинь хараа нэг цэгээс дэлхийг жанжлах гэдэг гарч байгаа. Тэгээд ердөөсөө манай улсыг одоо чинь өөртөө ийм баян тарга ингэж амар хөөрч ямар ч бол одоо өргөө байсан. Тийм биз? Үртэй байх ямар ч нөхцөлгүй тийм улсуудыг зориуд өрн дунгагаа ийм өртөө болгочоо. Тэгээд бол одоо дараа нь бол ингээд одоо юу гэдэг энэ watch list гэж одоо юу гэдэг юм black list гэх нэг янз бүрийн ийм юмнууд хийж байгаа чинь эн чинь зүгээр нэг хийгээд байгаа даа биш. Энүүгээр дамжуулаад бид нар чинь тэр өөрснийхөө зохион одоо чинь зориуд зохион одоо байгуулсан өөрснийхөө зориуд бий болгосон энэ проблемыг Монгол улсад хөдөлгөх гээд байгаа байхгүй юу? Гол нь ойлгож байна. Энийний шийдлийг нь хөдөлгөх гээд байна шүү дээ. Та худалдан гэдгээ сайн тодруулалт байна. Сонсогчтой сайн бол одоо чинь ямар нэгэн булт хийх гээд байгаа байхгүй юу? Бид нар чинь тийм байна. Булт хийх гэж байгаа байхгүй юу? Тэрийг бол худалдан гэж ярих гэдэг. Тэр бултын дотор юу ч хийж болох нь шүү дээ. Ойлгож байна уу? Монгол улсын одоо чинь уул уурхайн баялгууд байж гэн өөр бол ямар нэгэн юм дээр бол ингээд нүд нь унчаад тэгээ тэрэндээ одоо чинь тэрийг олж авахын тулд чинь шал өөр аргаар бид нарыг бол одоо чинь ингэж одоо янз бүрийн хэлээр одоо юу хийж одоо дарамтлж байгаа байхгүй юу даална. Тийм байна. Тийм учраас бол зөвхөн энэ бол одоо жагсаалт гэдэг нь зөвхөн шантаж байхгүй гэж ойлгох хэрэгтэй байхгүй юу? За ойлголоо. За тэгээ сүүлийн асуултаа асууя. Болоргоо та цаг гаргаж ярилцсаад маш их баярлалаа. За тэгээд энэ Америкийн бодлоготой холбоотойгоор хамгийн сүүлд одоо энэ халуун сэдв болж байгаа өчигдөр Америкийн нэгдсэн улсын Пентагоны тэргүүн буюу батлан хамгаалахын сайд Джеймс Мэттис ер нь бол Америкийн цаашдын цэрэг стратегийн цэрэг дайны шинжилсэн стратегийг танилцуулж мэдээлэл хийсэн. За энэндээ бол Оросын холбооны улсыг Америкийн нэгдсэн улсын хамгийн гол буюу 1-р зэргийн дайснаа гэж албан ёсоор одоо тэр баримт бичгтээ тусгасан. Тэгээд тэрийгэ зарлж байна ил тодор. За тэгэхээр одоо манай хойд турш Оросын холбооны улс маань өөрөлдөл Америкийн нэгдсэн улсын одоо бүр албан ёсны одоо юм дайсан гэсэн стратегийн баримт бичгт нь тусгагдсан юм одоо юутай боллоо, статустай боллоо.
Тэгээ энийгээ бол тэдэр тайлбарлахдаа Америкчууд тайлбарлахдаа Улсын холбооны улс дэлхийн арчилж занл хийдэл учруулж байна гэж үзэж байгаа юм байна л да. За тэгээ энэтэй зэрэгцээд сая одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трампын ерөнхийлөгч алба хашиж эхлээд 1 жил болж байгаа энэ одоо хугацаатай холбогдуулаад барууны олон нийтийн мэдээлэл хэрэгслүүдээр би бол одоо эндхийн олон нийтийн мэдээлэл хэрэгслүүдийг харж байлаа. Маш их шүүмжилж байна Трампыг. За тэгээ ер нь бол Трамп л одоо дэлхийн техник дайны эмгтээр аваачаад байгаа юм баха. Ер нь урд нь бол Америкчууд бол ер нь инхийн цагаан тагтай байсан юм уу? Тийм л юм ярьж байна ер нь. Америкийн бодлого энэ өмнөх одоо эрх хэрэгчт нь. За тэгээ энэ одоо хоёр үйл явдлын ер нь цаад уялдаа холбоо юу юм болоо? Энэ асуултанд хариулахгүй. Тэг ер нь бол одоо ер нь Америкийн нэгдсэн улс чинь бол биднэрт нэг юмыг анзаарах хэрэгтэй л дээ. Энэ чинь Атлантын далайгаас бол одоо ингээд хязгаарлагдсан хэрвээ Европын одоо ялангуяа Оросоос бол нэг 11-аас 12 мянган километрийн цаанд байдаг. Үндсэндээ бол Америкийн нэгдсэн улсуудыг маш том болвол арал дээр байдаг гэж хэлж болно. Ийм улс шүү дээ. Тийм. Гисэн хэрнээ бол тэр бол байнгын бол одоо ялангуяа энэ Орос дээр тэгэл бол одоо энэ бусад улсуудтай ялангуяа энэ Хятад Орос хоёртой бол ингэж сөргөлдөж байна гэдэг чинь бол ер нь бол одоо чинь хидэн бол шалтгаан байгаа юм л да. Нэгдүгээр бол одоо чинь дэлхийн нэгдүгээр дайн бол одоо бас л одоо тэр үед ямар нэгэн улс орнуудын хоорондын дотор бол одоо чинь том баг бол олон зөрчил байхаас гадна хамгийн гол энэ бол энэ дайны цаатлын бол одоо ашиг сонирхол бол одоо эдийн засгийн мөнгөний төлөө дайн байсан байхгүй зүгээр нөөцийн төлөө дайн байсан гэж ярьдаг. Тийм байх. Нөөц гэдэг нь бид нар бол юу одоо чинь ойлгох ёстой юу бол байгалийн одоо чинь нөөц баялаг хүн ардын бол одоо чинь хүн ард нь тэр чинь өөрөө ямар нэгэн борлуулалтын зах зээл гэдэг чинь өөрөө нөөц байхгүй даа болно. Борлуулалтын би бүтээгдэхүүн одоо бүтээгдэхүүн үйлдвэрчлэл байлаа гэхэд бол миний бүтээгдэхүүнийг худалдан авах тэр том зах зээл гэдэг чинь миний нөөц байхгүй даа болно. Ойлгож нөөц баялаг. Мөн бол одоо чинь тэр бол одоо тэр надад юу гэдгийг тэр эзлэгдсэн улс орнуудын бол ард түмнүүдийн хямд ажиллах хүч бол энэ бол миний бас нөөц байхгүй. Тэдний тэр эрдэм мэдлэг бол одоо миний бас ашиглах ёстой нөөц байхгүй да. Эдгээр ингэж хардаг байхгүй. Энэ капиталистууд бичиг бол түрүү бол маш зөв хэллээ шүү дээ. Эдгээр бол ханаж садахыг мэддэггүй юм бэрдүүд байхгүй. Бэрд Монголын одоо чинь энэ үлгэрүүд дээр гардаг шүү дээ. Бэрд гэж хянаж садахыг мэддэггүй энэ. Үгүй тэгээд тэр 15 толгойд алтгаар чи хаар мангас гэдэг чинь тэр олон толгойд гэдэг чинь бүр монголчууд онч хэлсэн байсан байгаа байхгүй. Тэгэд бол эдгээр чинь дэлхийн 2 дугаар дайн бол бас л бол яг энэтэй адилхан. Ялангуяа би түрүү хэлээд дэлхийн 2 дугаар дайныг бол одоо тухайн бол үеийн Англи, Франц, Америк гэсэн энэ Итали мэдээж эдний Итали тэгээд энэ Япон гэсэн энэ хэдэн улсууд бол зориудаар бол одоо чинь одоо бий болгосон хамгийн гол нь одоо Гитлерийг бол гаргаж ирж Гитлерийг санхүүжүүлэхэд бол Америкийн энэ Британийн бол одоо энэ том банк одоо санхүүгийн нэгдлүүд бол шийдвэрлэх үүрэгтээ оролцсон гэдгийг чинь дэлхийн олон орны бол эрдэмтэн судлаач нар энийг ямар ч бол эргэлзээгүй нотолцсон байгаа байхгүй аль хэдийн нотолцсон энийг бол баталсан тэр үед бол одоо энэ дипломат ажил алба хийжсэн энэ улсууд мөн архивын бол тодорхой одоо чинь энэ материалуудаар үндэслээд энийг бол ямар ч хөдөлгөөнгүй баталсан байж байгаа. Тэгээд тэр улсууд бол дэлхийн 2 дугаар дайн дуусгаас 1 жилийн өмнө 1944 оны 7 сарын 22-нд Америкийн нэгдсэн улсын Бреттон Вуд гэдэг газар одоогийн бидний бол манай улсад орж ирчээд байж байгаа энэ олон улсын валютын сан энэ манай улсад орж ирчээд бол байж байгаа энэ дэлхийн банк мөн бол манай улсын 1996 97 онд бол нэгдэн орсон дэлхийн худалдааны байгууллага гэсэн энэ гурван байгууллагыг тэд нар өөрснөө байгуулж авсан байхгүй. Нэгүгээр бол 1944 он гэдэг чинь бол тэдний өмнөөс бол юм дугарч чадахгүй бүх улсуудын Европын бүх улсуудын эдийн засаг сүрлийн байд бүх улсууд суларцсан байсан үед байхгүй да. Тэрийг нь ашиглаж тэдний тэр гэрэн дээр гарын хэсэг зурулж авсан. Тэр цагаас хойш бол доллар гэдэг чинь бол ердөөс нэг улсын Америкийн нэгдсэн улсын доллар гэдэг нь нэг улсын мөнгөнд дэмжих энэ дэлхийн ийм мөнгө болж исэн түүх урд өмнө хүн төрөлхтний түүхэнд байхгүй байхгүй гэдэг болно. Тэгээд мөнгөөр дамжуулж шулж яах гэхээр манайхан яг тэр механизмыг нь ойлгохгүй байгаа. Та яг одоо сурж яах гэдэг чинь бол өнөөгийн бол бид нар
Өнөөгийн одоо чинь Монгол төгрөг гэдэг чинь бол Монгол улсын үндэсний мөнгөнд хэвдэгт биш байхгүй да болно. Тийм юм шиг харагдаад байгаа. Гэвч тэр чинь долларын нөөцтэй байж ч бид нар төдий хэмжээний төгрөг хөлгөөнд гарах. Тэр чинь бол доллартай байна гэсэн тийм билет байхгүй да. Зүгээр л юм авдаг тийм бол одоо юу гэдэг толгой нөхгүй да. Толгой нөхгүй. Тийм болгосон. Тэгээ доллар маань өөрөө бол асар их үнэтэй. Тэгээ бид нар тэр бор төгрөгөөрөө эргүүлээд юм уу маш их юм ажиллаж бүх баялгаа шавхчиж тэр долларыг худалдаж аваад тэгээд тэр долларыг худалдаагээд эргүүлээд тэр долларыг тэр доллар эздэд өгчөж байгаа. Эргүүлээд бид нар зээлчдэг. Тэгэхээр тэр чинь зөвхөн тэр доллар гэдэг нэртэй тэр цаасаар дамжуулаад маш хямдхан бүх юмыг өнгөдүүлж авчаад авчиж гэн гэсэн үг тийм. Ямар нэг юмны эдийн засгийн гол бол одоо чинь 8 худалдаа гэдэг бол ямарваа нэгэн бодтой юмыг бодтой баялагаар сольж авч ижил энэ эдийн засаг чинь сая бол ийм тэнцвэртэй баланстай ажилдаг шүү дээ. Гэтэл нэг принтер шиг юмыг одоо эзэмшиж суучаад тэгээд цаас